Амар хүнд байцгаана уу? Архим хүндэт ухамсарын хүч подкастыг үзэгч, сонсогч, ухамсарын хүчтэн та бүхэндээ өдрийн сайхан мэнд хүргье. Тэгээ энэ удаа ухамсарын хүч подкастынхаа зочин хойморт гүйлтийн бясалгагч дэлхийн олон удаагийн энэ холын зайн гүйлтийн авраг. Тэгээ хөлөөр гэгэрэгч гэгдэж байгаа тий. Ийм нэг сонирхолтой эрхэм хүнийг урьж авчираад байгаа. За ингээд үзэгчд маань бас зарим нь таньж байгаа байх. Тэгээ буджаргал байгаа. Манай үзэгчдтэй танилцуулж мэдлэнэ үү гэж хэлж байна. За сайн байцгаана уу? Та бүхэнтэй уулзж байгаад баяртай байна. Тэгээд энэ сайхан подкастт урьж оролцуулж байгаад их баярлалаа. За тэгээ манай подкаст ч одоо ийм тань шиг ийм ухамсарын хүчтнүүдийг л төрүүлэх зорилготой байгаад байгаа гэж хэлж болно. Тэгээд та бол энэ бие махбодын хүч гэхээсээ илүү ухамсарын хүч гэдэг юмны гайхамшигыг бол яалтчгүй үзүүлж харуулж Монгол хүний нэг ухамсарын хүчийг мэдрүүлсэн дэлхийд мэдрүүлж байгаа хүний нэг л дээ тийм ээ. Тэгэхээр энэ ухамсарын хүч гэж таны бодлоор юу та энэ талаар ярих хоёлаа эхлүүл яаж юм? За тэгэхээр энэ миний хувьд ингээ хүмүүс асуудаг байхгүй. Одоо ингээ тэмцээнд гүйхэд одоо юу илүү их анхаарах хэрэгтэй вэ гэж асуудаг. Тэгэхээр би бол одоо биеийн бэлтгэлээс илүү одоо биеийн бэлтгэлийн 40% байхад бол 60% нь тэр сэтгэлийн бэлтгэл хэрэгтэй гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр чил одоо тэр ухамсарын хүчтэй одоо төвлөрөх юм уу, бясалгах юм уу, яг одоо эндээ би ингэж одоо сэтгэл зүгээ бэлтгэл чухал байна л да. Тэгээд эн чинь өөрөө яг текст дээрээ хүн юу яаж юм л да. Одоо илүү амжилтанд хүрээд байгаа. Тэгэхээр нэг биеийн хүч, сэтгэлийн хүч гэх юм уу, эсвэл ухамсар бол махан бие ч гэдэг юм. Энэ хоёрыг харьцуулаад тэмцээнд ороход бэлтгэд тэр ухамсарынхаа илүү хөгжүүлэх хэрэгтэй. Тэр ухамсараа илүү хөгжүүлснээрээ илүү их амжилтанд хүрнэ л гэж байлдаг байхгүй. Биеийн хүч бэлтгэл нь тийм чухал биш. Тэгээд дээр нэг сонирхолтой жишээ хэлэхэд одоо энэ Америкт судалгаа хийгдсэн байгаа байхгүй. Бодибилдингийн тамирчтай булчингаа хөгжүүлж байгаа. За 20 хүн байна. Тэгээ 10 нь хуваагаад за 10 хүн нь бол яг 7 хоногор тийм туршилтанд оруулж байгаа. 7 хоногийн турш яг хуучнаар бэлтгэлээ хийдгээрээ хийсэн. 7 нь 10 нь. Нөгөө 10 нөхөр нь болохоор огт бэлтгэл хийгээгүй. Бясалгалаар бэлтгэл хийсэн. Би тэр бэлтгэлийг одоо яг одоо төмөр өөргөж जैन яг булчин дээр ингэж ажиллаж байна гэдэг юмнууд ингээд ухамсарлаад бясалгалж бэлтгэлээ хийсэн. Тэгээ 7 хоногийн дараа үр дүн нь яасан байна гэхээр нөгөө бясалгалаар бэлтгэлээ хийсэн нөхдүүд нь шүү дээ. Одоо ухамсараар тэр сэтгэл зүгээрээ бэлтгэл хийж шүү дээ. Тэр нөхдүүд нь булчин илүү хөгжсөн байна гэж байгаа. Нөгөө жигнэсээ бэлтгэл хийж байгаа төмөр өргөө тэрнээс илүү. Тэгэхээр тэр энэ ухамсарын хүч, энэ сэтгэл зүй, энэ юм чинь бол одоо хамгийн чухал зүйл байгаа байхгүй. Тэр одоо гүгүүчээс одоо би бол бас тэмцээнд орох гэж байгаа. Тэгээд бэлтгэл хийж байгаа хэрнээ бэлтгэл хийхгүй байгаа байхгүй. Тэгээ одоо энэ ухамсараараа бэлтгэл хийх юм би одоо өөр дээрээ туршиж байна. Туршиж эхэлж байна. Тэгээ хүн ер нь яаж болдё одоо яг энэ юмыг хүн ингээд бэлтгэл хийхгүйгээр ухамсараараа бэлтгэл хийчих. Тэгээ энийг би одоо туршиж тэмцээнд орох гэдэг байгаа байхгүй. Таны одоо ингээд тэр олон мянган километр гүйж штэ. Та одоо сая хамгийн сүүлд 48 хоног гүйгээд 5000 км гүйсэн гэдэг чинь одоо байж боломгүй хүн гэдэг энэ зүйлд байж боломгүй л морь малд бол одоо яах вэ тий. Морь мал ч гэсэн хэцүү үстэй ч одоо. Тийм л сонсогдож штэ. Тэгээ та ч одоо ногоо хоолтон тийм ээ. Тий. Зөвхөн ургамал идэнэ. Маань нөтүүд бол гүйх нь битгээл ногоо хоол идээд хэвт гисэн чи зөвхөн байх гэдэг штэ. Тэгэхэд ингээ гүүгээд энэ энд яг юу үйлчлээд байна? Ямар хүч яваад байна? Энд чи одоо ингээ хүрхийн шууд ингээд хүн хийчих бас хэцүү л дээ. Мэдээж баг багаар хүн өөрийгөө ялаад ирэхээр одоо тэр сэтгэлийн хүч гэдэг юм чинь бол одоо гинт тэм сэтгэлийн ер нь уг нь бол тэр хүн сэтгэлийн хүч байна. Тэгэхдээ шууд тэр гинт ингээ хүчтэйгээр гаргаж ирнэ гэдэг бол хэцүү юм байна л да. Яг ингээд баг багаар тэр сэтгэлийн одоо нэг биеийн булчингаа хөгжүүлэхтэй адилхан тэр сэтгэлийн булчинг хөгжүүлт юм баагаар хөгжүүл. Тэгээд ирэхээр одоо хүн бол тэр юу яаж идэг. Тийм хүчтэй байж байдаг. Тэгэхээр яг за баагаар хөгжүүлэхгүйгээр гэнт ч бас гаргадаг юм байна. Тэр нь одоо жишээлбэл энэ
Оросд үлдээд болсон явдал байгаа. Тэрний ясмаа гэхээр ээж нь хүүхдтэйгээ явж байгаа богоон ирж исэн. За. Хүүхд нь гүйгээд богооноор амжиж гарч игээд хүүхд нь гүйсэн юм байна. Ээж ихээс гарамжлаа. Тэгсэн чинь хүүхд нь богоонд хариулсан. Ээжийн нүдэн дээр. Тэгээд яг богоон тэгэл зогссон юм богоос тэгэл тэнд хариулсан. Тэнгүүт нь тэр ээж нь ойрлол чи буу юм болж байгаа шүү дээ. Хүүхдийг хараас гүйж ирээл тэгээд тэр богоон ингээ мөрлөөд юу яагаад түлхээд л хөдлөсөн бохоо. Тэгээд тэр хүч хаана вэ? Тэр хүн тийм хүчтэй л байсан. Тэгээд тэр чинь нэг тэр айдас юм уу тэр амьдрал тулгарсан нэг хэцүү юм тохиолдож шүү дээ. Амьдрал гинтийн юм тохиолдож шүү. Тэгэхэд бол тэр хүнээс тэр хүч гарсан бохоо. Тэгэхээр тэр сэтгэлийн булчин хүч гэх юм уу тэр биеийн хүч байна. Бүх юм чинь тэр бие сэтгэлийн хүчийг л гаргаж штеп. Тэгэхээр хүний бие ч гэсэн юм хүчтэй юм байна. Тэгэхээр тэр хүний одоо тэр Японы эрдэмтэд судлаад бол гаргасан энэ хүний бие бол одоо юу юм байна. Одоо тэдэн морины хүчтэй машин гэдэгтэй адилхан тийм их хүчин чадалтай юм. Гэтэл одоо олимпийн аварга болж байгаа хүн ч гэсэн тэр биеийнхээ хүчний тэр нэг 30%-ийг ашигладаг гэж байгаа байхгүй 20-30%-ийг ашигладаг юм. Тэгэхээр хүний махан биед ч маш их хүч байдаг юм байна. За тэр махан бие угаасаа сэтгэл хоёр ч одоо тусдаач ярьж болж байдаг. Тэр нэр чинь энэ хоёр чинь бас нэг цуг байж шүү дээ биед чинь тэгээд энэ хоёр чинь бол хамтдаа ингээд байх нь өөрөө тэр сэтгэлийн болоод биеийн тийм гайхамшигтай хүч хүнд нөөц боломж байдаг юм байна. Тэр бол үнэхээр хязгааргүй нөөц. Одоо та бид дээр ч өнөөдөр энд ингээ байжсэн эндээс нэг урдаг нохоо ч юм уу дахиад ирлээ гэж бодъё да. Тэгээд хоёулаа гараад зүхтаа хэрэгтэй л болсон. Тэгэхэд зүхтаа бол тэгэл ер нь бол тэр үед цаг харж байгаа хүн бол бараг Монгол улсын аваргад бараг дэлхийн аварга болохоор цаг гарах байхгүй юу? Ямар урд тэгээд хашаа машаа даваал ингээд явж штэ. Тэгэхээр хүн гэдэг чинь тийм бүр ингээд тэр ямар нэг оюун бодлороо би чадахгүй байх, би ер нь гүйж чадахгүй гэдэг ч юм тийм оюун бодол байхгүйгээр чинь нэг одоо бүр ингээд өстой амнаа там цаана бүр юу вэ гэж ам гарахын төлөө гүйж штэ. Тэгээд тэнд бол тийм хүч байдаг юм байна. Яг байна. Энэ нөгөө одоо дэлхийн 2 дугаар дайнд тэр германчууд ч нөгөө еврейчүүдийг барьж их устгадаг хордог байсан юм ш лагерт. Тэгээд тэр лагераас нэг еврей нөхөр оргосон баг. Тэгээд оргоод гүгээд энэ 4 м л урттай энэ гол байна. Нэг тэр гол дээр хараагаа цаана гарцсан баг. Тэгээд тэр араас нь германчууд нөгөө нохойтой ингэж юу яаж ирсэн юм л да. Хөөгөөд явж исэн. Тэгээд хэрвээ тэр хүн баригдвал тэр нохойны хоол болох юм уу бас амьдаараа тамлуулж алхахад маш хэцүү юм хүлээж байгаа байхгүй хүлтэй. Тэнгүү тэр хүн бол юу ч бодлогоогоор ингээл аймаг гарахын тулд маш хүчтэй хурдтай гүйсэн байна, зүхтаасан байна. Араас нь тэр буутай юутай нохойтой хөөсөн байна. Тэгэл тэр хүн юу ч бодлогоо тэр голыг лэрээ гарчвал тэгэл аймд гарсан баг. Тэгэл тэр голыг гарсан нөгөө цэргүүд нь тэр голыг гаталж чадахгүй, нохой өдр гаталж чадахгүй. Тэгээ тэр хүн аймаг гарсан баг. Тэгээ тэр хүн одоо яаж би тэр галцснаа мэдэхгүй гэж байна. Тэрэнд бол ямар ч л гаталцсан. Тэгсээ ямар хүчээр юм уу, өөр далдын хүч юм уу, юу гэдэг тэр хүнд өөрт нь тэр хүч байж л байгаа байхгүй. Тэгэхээр одоо оюун бодол биш тэр ухамсарын одоо бяцлаглалын төлөвтч гэх юм уу тийм байдалтай тэгэл тэр хүн хийчихлээ л тэр тийм боломжтой гайхамшигтай тийм боломж бол байна. Тэрнийг л таавал харуулад байна шүү дээ бодтой. Тэгээ миний хувьд бол тийм нөгөө юугаар хийгээд байгаа одоо тийм гентийн тийм байдлаар биш. Миний хувьд бол ингээд яг мэдрээд тэр зовлонгийн туулаад яг ингээд яваад байгаа байхгүй. Тэгж ижил тэрийг одоо өөрийгөө давах юм гэлээ тэгж хийж яана л да. Та одоо сая тэр сэтгэлийн булчин гэж ярьлаа л да. Би бас тэр сэтгэлийн булчин дээр чинь ажиллаад байгаа хүн шүү дээ. Таны тэр сэтгэлийн булчин бол хөгжөөд гүйхэд тэр чинь ашиглагдаж байна тийм ээ. Бид нар бол энд яах гээд байгаа вэ гэхэлэр сэтгэлийн булчинг нь хөгжүүлж ирээд тэр булчингаа эрүүл мэндэ бүтээхэд ашиглах гэдэг. Тэр хүн тэр сэтгэлийн хаттай гэх юм уу сэтгэлийн тэнхээтэй одоо Монгол сэтгэлийн тэнхээл гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тэр сэтгэлийн тэнхээтэй болсон байгаад чинь тэр ямар нэг өвчин байна уу юу байна уу амьдрал тохиолдох зовлон зүдгүүр юу вэ тэр болгоно чинь л даваад гарчих. Тийм хүчтэй болт юм аа л. Тийм шүү дээ. Гэхдээ ерөөсөө л бидний чинь энэ сэтгэлийн маань хүч тэнхээ сулраад сул байгаа сулдаанд ороод ямар ч булчин жирэмсгөө бүр нэг юм сул байсан үлбийсэн юм болчоод байгаа нь өөрөө амьдралын асуудал бэрхшээлүүд өвчин зовлон дэргүүтээ энэ хүндрэлүүдийн өмнө сөхөрж унчаад байгаа байхгүй өөрөө. Тийм. Тэр сэтгэлийн хүчин том байгаа хэдий хэрээр том байна. Төдий чинээгээр тэр асуудал бэрхшээл нь жижигэрж ирээд. Тийм. Хэд ч нэг асуудал биш давж гараад байгаа байхгүй. Тэгээ энийг хөгжүүлэх нэг арга нь бол энэ гүйлт юм байна. Тэрний үлгэр жишээ нь бол та юм байна гэж хараад байгаа байхгүй таны.
Тийм гүйлтэр бол одоо хүн тэр нэг их гүйлтэн дээр чинь давхар нэг хийгдэж байгаа юм одоо юу гэдэг тэрийг хэцүү зурсан зовлон өөрийн биеэр туулаад байгаа байхгүй. Одоо бараг л муухагаар бүр нэг маш хэцүү зүйл зовлон туулж байгаа шүү дээ. Хэцүү юм туулаад байгаа. Тэгээд тэр туул чинь бас нэг талд нэг одоо үйл үүрийг барах юм бас явагдд юм байна. Шатахад муу юм уу? За тэгээ яг зүгээр тэр янз бүрийн шашинлаг талаас нь биш зүгээр ингээд шинжлэх ухааны талаас нь ярихад бол зовлон зүтгүүрийг яг биеэр туулчих байгаа байхгүй. Тэгэхээр зовлон зүтгүүрийг биеэрээ туулчихаар дараа нь хэр баргийн зовлон биш болчихдог. Ер нь тэгэл амьдрал тохиолдох тэр нэг бүтлгүүтэл юм уу дампуурлагддаг шиг юм туулахад тэнд тэгээд нэг зовлон байхгүй бол яг тэгвэл тэр илүү сэтгэлийн тэр нэг хэцүү юм туулчих шүү дээ. Тэгэхээр дараа нь гүйлтээр туулчих шүү дээ. Гүйж явах үедээ тэр ядраад боли зогсоё гэж байгаа тэр нэг юмнуудыг ингээд туулчгаар дараа нь амьдрал дээр тэрэнд чи хүрэх нэг хүрээд зовлон байхгүй болчих واخ. Тэгэхээр сэтгэлч гэсэн нэг зовоод байхгүй болчдөг. Тэнгүүтээ зовлон байхгүй болчих واخ. Тэгээд бүтлгүүтэл тийм болсон ч тэр чинь зүгээр тэгсгээл зөв болох юм болоод үзэгдгээр өнгөрөөд нэг тийм яг ертөнцийн жам ясна юм да гэдгээр тэр одоо хүл хазалж идэм юм муу муухай юм юу гэдэг тэр болгоно ч тэр энэ хорвоо ертөнцийн жам нэг юм да гэдгээр хүлээж аваад хүлэн шүрэл явчихдаг гэсэн. Тэр. Тэгэхээр яг тэр сэтгэлийн хүчийг гүйлтээр бол ингэж бас хөгжүүлж болж байна тий. Тэгээ гол нь тэгэхээр зарчим нь юу байх вэ? Яах вэ? Зарчим нь одоо та бүхэн хоёулаа гүйж байлаа. Тэнгүүд гүйж яхад ядарна штэ. За тийм. Одоо та ядарна, би ядарна бас. Тэг ядрахад одоо бие удирдах. Энэ ядралт маань үгүй би ядарч байгаа ч гэсэн цааш явах хэрэгтэй гэдгээр яв гэдгээр өөрийгөө ингээ удирдаад явуулна. Нэгсэнд оюун бодол чинь бол ядарч байна гэдээ наан хэлж байгаа бол цаана маш хүч байдаг. Гэтэл тэр хүч рүүгээ орохгүй наан нэг хөнгөн ингээ ядрангуудаа зогсож байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр жон төсвөрлээд би явах хэрэгтэй гэдгээр ингээ өөрийгөө өөртөө зориг тавиад би заавал 10%, 15% тэгжээ зогсон ч юм уу. Өнөөдөр тэгхгүй хоол идэхгүй ч гэдэг юм ингээ бүр өөрийгөө ингээ жон шахал хэрэгтэй л дээ. Өөрийгөө аргалаад юунд одоо хууртагдах юм өөрийгөө. Тэгээд аргалаад ахаар аянда тэр нэг биеийн тэр наан зогсон ядрыг гэж байгаа тэр юмнуудыг даваа цаашаа явуулж байгаа. Тэгээд ахаар ялаад байна. Тэгээ өөрийгөө ялаад ах хэрэгтэй байна. Тэгээ өөрийгөө ялаад ахаар аянда л өөрийгөө ялаа сурч байгаа байхгүй. Тэгэл тэр сэтгэлийн булчин ч аянда хөгжөөд байгаа. Тэр болгон дээр. Яг үнэ тий. Тэр нэг биеийн нэг юм ядралт сулдалт ёо боли өстэй нэг өглөө болио гэл тий. Булчин ширмэс зангираал чинрээл тий. Тэрийгэл ялаад даваад ахаар. Тий. Тэгэхээр гадна амьдрал дээр учирч байгаа саад бэрхшээлүүдийг ч гэсэндээ давж гарах тэр сэтгэлийн хүч чадал тэн цоочч тий. хөгжөөд байна. Тий. Тий. Би түрүүн бас ярьж байлаа тий. Таны энэ ярианаас сонсож байгаад би бас яг турш үтсэн байхгүй. Цэцэрлэг хүрээлэн тойроод гүүвэ. Би урд нь ерөөсөө гүйдгүй юм шүү дээ. Тэгэл тойрол гүйлээ эхлээл 3 тойрыгээд эхлээл бодоод гүхгүй юу. Тэгсэн чинь эхлээл төврөөд тойрол гүүгээл нэг тойрол ирэхийн даваан дээр л за ер нь бол 3 тойрно гэж худлаа юм байна өө. Би бол 3 тойр хизээч чадахгүй юм байна зүгээр хангалттай гүйчлээ шүү дээ энэ ч одоо ингээ болий гээл тэг нилээн сүлдчихэж чинь. Тэгсэн дотроос гонштойгоо анх тавьсан зоригдоо ядаж хүрчихэл та. Гэд хөвчилж жагаад дахиад нэг юм тойргоо 2 тойрчлоо. Болж шүү. Одоо тэгтэл бас дотроос нөгөөдөг чинь нөгөө оюун бодол гэдэг юм чи яваалаа. Одоо 2 тойрч юм чи одоо болио штэ болно штэ. Ядар сүлдэж байгаа ч гэж ихтэй хөлс мөсж гарч яана гэж ихтэй ингээ болиг. За одоо ганцхан цэвчнэ гэж бодоод тий. Нэг бүсэн анхныхаа тэр тавьсан зорилготой би хөрчөөтэй өөрийгөө ингээд чадлаа гэд өөртөө гоё мэдрэмж авъя гэд ингээд тэгээ 3 тойрчиж шүү. Тэг 3 тойрчоод за одоо бол ёстой болсон болий ч юм нэгэд тэр нөгөө зогсох газар маань тэр хүн тэнд харагдаж байгаа. Тэгээ тэр хүртэл би хурд аваад гүйг ингэнгүүт хурд авангууд дахиад надаас хүч гараад байгаа байхгүй. Бүр дахиад хурдан гүйж чадчих юм биш энэ юу болий гээл нэг айжуухан ингээд үүж байгаа юм чинь. Тэнгүүд дахиад нэг гүчигээ шазуур онцгоо дахиад нэг тойрч ингээд би 4 тойрч болж байна. Тэг үнэхээр энэ хүний бие махбодод үүсээд байгаа мэдрэмжүүд те 5 мэдрэмжүүд худлаа ингээл ядарж бай, сольдож байна, хэцүү байна. Ямар хэцүү юм бэ? Болий гээл ингэж байгаа энэ мэдрэмжүүд чи үнэндээ худлаа байд юм биш үү? Гэс нэг ийм юм дотор үүсэж байгаа байхгүй. Тийм. Яг үнэ. Тэр чи өөрийгөө таньж байгаа байхгүй. Одоо нэгсэндээ
бясалгал гэдэг чинь бол өөрийгөө таних гэсэн үг байхад орчуулад монгол дээр бясалгал үгүй. Тэгэхээр өөрийгөө таньж мэдж байгаа байхгүй. Би ийм хүчтэй юм байна. Ийм илүү их тэр хүчин чадалтай юм байна гэдэг гүйлт чинь өөрийгөө таних боломж олгоод байгаа байхгүй. Тэгээ та чинь тойрохдоо тэр нэг дугуйтай хүмүүс явдаг нэг том тойргоор тойрсон уу? Наа жижиг тойргоор тойрсон. Жижигээр нь. Жижиг тойрог. Жижиг чинь одоо хэдийн зайтай вэ? 1 км гаруйтай л байх бай. Тэ 1 км хагас байд юм болоо жоохон ч гэдэг чинь. Том нь бол 3 км. 3 км гэдгийг. За. Тэгвэл жижигээр нь тойрох ч одоо нэг 4 км тэр гүйцэлэх гэсэн үг л дээ тий. 5 км. Тий 5 км л гүйлээ гэсэн үг. Тийм. Тэгээ огт гүйдэггүй анхудаа шууд гүйчих шүү дээ. Анх удаа л гүйж байгаа юм дээр тий. Тэгэхээр болдсон байна. Ийм маягаар энэ сэтгэлийн булчин гэдэг имийг бас махан биеийнхэн мэдрэмжийг давж тий хэрэгжүүлж сурах хэрэгтэй байна гэдэг нэг юм бол бас надад төржил байсан л да. Тэгээ одоо би ингээд сургалт хийгээд манай суралцагч нар бол дандаа энэ бие махбодын энэ хэцүү мэдрэмжийг давах тал дээр биш. Сэтгэл зүйн хэцүү мэдрэмжүүд байна шүү дээ. Айдас төгшүүр гэдэг чинь айгүй тавгүй мэдрэмж байхгүй юу? Тийм ээ. Үгүй ядаад бид нар нэг олонний өмнө гараад юм ярих гал дотор дөг гэдэг шүү дээ. Тийм багаас нэг тийм байждаг шүү дээ. Энэ мэрчлэнгийн айдас төгшүүрийн гомдол харамслын ч гэдэг юм уу ийм хэцүү мэдрэмжүүдийг давах бясалгал, дасгал, ухамсарын сургалт юмыг би өгөөд нь шүү дээ. Тэгээ эний чинь ингээд өгөөд явангууд чинь давах нэг нь давж гэн, хувиргаж засах нэг нь засж гэн. Гэтэл чин бууж өгөх, ялагдах, эндээ ингээд улам шигдэх хэцүү байна. Энд чинь амар хэцүү юм байна те. Би ингээд зүгээр сайхан амьдрал дээр амьдраа явж байсан чинь гомдлон тайлмайл гээд намайг ингээд бүр ингээд улам хүнд хэцүү юм руу оруулчлаа ч гэдэг юм уу те. Ингээд тэр хэцүү юмаас давж гарч ялахгүй байгаа тохиолдлууд их гардаг байхгүй. Тэгээ тэр үед нь тэгвэл ийм бас нэг арга байна. Ингэж сэтгэлийн булчингаа хөгжүүлэх арга байна ч гэдэг юм уу тий. Бас ийм юм орж ирмээр л санагддаг юм байна. Тий одоо яг практик дээр гүйлт ч юм уу одоо хүн эсвэл одоо өөр одоо сунж мөрөгдөг ч гэдэг янз янз юм байж болно шүү дээ. Тэгтээ яг гүйлт бол бас их онцгой юм билээ л дээ. Яг энэ чинь нөгөө яг энэ гүйх нэг процесс хөдөлгөөн байгаа шүү дээ. Энэ чинь байгалийн жам ясны хөдөлгөөн байхгүй. За. Одоо сунаж мөрөгч гэдэг юм ингээ нэг юм чинь бол арай нэг юм бос суугаад нэг юм хийгээд шүү дээ хүн чинь. Гэхдээ уг нь гүйлт чинь хүн ингээ одоо төмөр өргөгч гэдэг юм дугуй унагч гэдэг юм заавал нэг өөр нэг хөндлөнгийн юмтай тэгээд эсвэл хүмүүс өөрөөсөө зохиоч олсон юм байгаа байхгүй. Одоо сунаж мөрөгч гэсэн ингээ зохиослол юм байгаа шүү дээ ингэж ингээр тэгнэ дэргээд. Тэгэхээр ямар ч хөдөлгөөн дасгалууд байдаг одоо сууж босдог яадаг чи аэробик йогийн дасгалууд ч одоо хүний зохиос юмнууд байгаа. Тийм ээ. Тэгтээ нэг гүйлтгэдэг нь өөрөө зүгээр л яг нэг антинлэг буюу бүр нэг натурал байгалийн нэг уугуулж юм чинь хүн ингээ алхдаг. Тэгэнгүүт одоо чон нохой ч юм уу ингээ давхитгоос туулаа чон чинь ингээ давхиж шүү дээ. Энэ чон нохойны давхилт ч юм бол байгалийн жам эсэл хөдөлгөөн шүү дээ. Чинь яг натурал анхдаг ш тийм юу байхгүй хөдөлгөөн гэсэн. Тэгэхээр гүйлт ч юм бол хүн ч гэсэн ингээ нэг гүйхний өөрөө анхдагч хөдөлгөөн баг. Бүр жам ясны юм баг. Тийм байна. Тэгэхээр энэ илүү бус хөдөлгөөнөөс арай онцлог ялгаа тэр. Тэгээд хүнд бас хийхт ч гэсэн нэг тийм юутай биш. Бөгөөд одоо нөгөө одоо яг нөгөө тийм амар хэлбэр зүгээр гараал гүйчж ин хаач гүйчж болж ин тийм. Тэгээ энэ гүйлтийн тухай шинжлэх ухаанаар тайлбарлсан нь юу болохоор хүн ингээд гүүнгүүд хүнээс тийм хоёр төрлийн гормон ялгараад байгаа гэж аз жаргалын гормон тэр одоо өөртөө итгэх тэр итгэл тайвшрах тэр янз бүрийн хэд хэдэн гормон ялгараад байт юм л танаас. Тэгээд гүүхээр цусны эргэлт сайжирдаг. Тэнгүүд тархинд очиж цусан хангамж ихсээд ирэхээр хүн ингээд тэр тайвшрал юу болоод ингээд тарих хамрд юм. Тэгээд дээрэс нь одоо шинжлэх ухаанаар тайлбарлах юм аштай байна. Хэрэгтэй юм байна тийм хүн стресст орохгүй, депрессд орохгүй байх. За тэгэнгүүт бас энэ төрлийн бясалгал болоод байгаа. Одоо та гүйж явах үед чинь одоо нэг бясалгал хийхэд бол хүн ингээд одоо амьсгалаа ажиглан техник ингээд төвлөрлөг янз бүрийн ярьдаг шнаа. Тэгвэл гүйх бясалгал дээр ямар ч тавигдах шаардлага юу ч байхгүй. Зүгээр л та гүй. Тэгээ гүйж явахад та жишээл гүйж явахдаа өөрийгөө анзаарсан бол та яг энд одоо нэг тойрог дээр гүйж байгаа ш нь. Тойрогоор та 4 тойрог гүйцсэн бааш тийм. Тэгэд нэг тойрог дээр ингээд гүйж явахдаа эхлээ янз бүрийн бодлууд бас бодж л байсан байна. Тэг. Тэгж ирсэн нэг хэсэг газар кадр тасарч байгаа. Нэг хэсэг газар энд гүйжсэн нэг мэт тэнд гүйж байгаа. Тэнгүү тэр дунд юу бодсон юм? Бодол байхгүй. Өөрөөж байхгүй болсон. Нэгсэн донд тийм одоо хоосон чанар гэж ярьдаг шүү дээ. Тий. Хүн бүх юм хорвоо ярьсан бүх юм хоосон чанартай гэдэг. Тэр хоосон чанартай орчоод байгаа байхгүй. Хоосон чанарын төлөв буюу
Нэгсэндээ хоосон чанарын бясалгал болдог байхгүй. Тэр хоосон чанар буюу анхдагч тэр хүний тэр анхдагч энэ хорвоо ертөнцийн хоосон мөн чанарыг таньж чаддаг байхгүй. Тэгээ тэр төлөвлөлтөд ороод байхаар энэ ертөнцийн мөн чанараа илүү танихад бас хэрэгтэй. Тэгээд тэр чинь нэг төрлийн тийм хоосон чанарын бясалгал хийж идэл гэсэн үг л дээ. Тэгэхээр эн чинь бас тийм шууд бясалгал болоод байгаа байхгүй. Тэгээд тэрэнд ямар ч зүгээр гүйхэд л өөр тэрэндээ орно. Ямар тавигдах шаардлага юу ч байхгүй. Зүгээр гүйжил авах юм ч болно. За. Тэгээд гүйхэд одоо тэр ач тусна гэвэл одоо зүгээр л энгийн нэг одоо хүмүүс хэрэгтэй байх нь юу вэ гэхээр одоо хөдөлгөөний дутагдлаг нэг айхтар юм байна. За яа. За энэ чи одоо олон өвчний хүнс болж штеп хөдөлгөөний дутагдaltaж. За тэгэнгүүт эний чи одоо хөдөлгөөний дутагдлыг эмчилдэг эм тариа юу вэ гэсэн чинь энэ дэлхийд ямар ч эм тариа байна. Тэгээ юу хийд юм бэ? Яг энэ хийдгийг хөдөлгөл хэрэгтэй. Яг үнэ. Хөдөлгөөний дутагдлыг хөдөлж ижил эмчил. Тэгээ хүн чинь хөдөлгөөн гэдэг чинь бол бас одоо нэг хүний анхдагч хэрэгцээл юм байна л да. Одоо ингээл одоо энэ Монголд ч юм уу дэлхийд даяар дэлхийн орог таргалж чаддаг байхгүй. Америкийн хүн амын орог 60 70 байна. Монголын хүн амын ч бас 60 70 илүүдэлжтэй байна. Тэгээд хоол унд амьдрал хэвшлээ байхгүй. Одоо идэж ууж байгаа юм. За дээрэс нь энэ машин байр орон сууц энэ юм чинь хүн ингээд өрднөл нүүдэлч монголчууд гэр ороод тэр чинь ингээд гарч ороод хашаанда юм хийгээд ингээд автобус ч байлга одоо машин тэрэгч нэг байхгүй ингээд тэгээ идэж байгаа хоол хүнсэн ч гэсэн нэг их тийм химийн урвалд орсон их юм байхгүй байглаараа хоол унданч тийм байж дээрэс нь энэ амьдрах хэв маягийн ч тийм байж тэгээ одоо бол илүү их суудаг ажилтаа тэр болчихвол хүмүүс их хүн чинь илүүдэлж байна. Тэгээ илүүдэлж юм байна л гэдэг чинь өөрөө одоо өвчтөл гэсэн. Одоо бол одоо Японд дээр тийм шинжлэх ухааны юм хөгжсөн газар гэж байна. Илүүдэлж хүн эмнэлэгт очиж шинжилгээ өгөх гээд очиход илүүдэлжинтэй бол таныг үзэхгүй гэж. Яг тав тэртээ дөрөв өвчтэй ойлгомжтой. Одоо урьдчилсан онцлоод байх шаардлагагүй байсан. Тэгээд жингээ хасчаад тэр өөрийн байх ёстой жингээсээ 3 кг хасчаад ирлээ гэж байна. Тэгвэл таныг үзье одоо шинжилгээнд өөр юу вэ? Асуудал мэддэггүй өвчин байна. Тэгэхээр энэ илүүдэлжин гэдэг бол олон л өвчний хүнс болоод байгаа юм л. Тэгэхээр илүүдэлжинтэй хүмүүс би бас баяр хүргэмээр хэрэгтэй байхгүй. Бас сайн байна гэж. Яг бол илүүдэлжинтэйгээ тэмцэж өөрийгөө ялах нэг шалтгаан гарч ирж байгаа. Энд чинь бас гоё байгаа байхгүй. Хэрвээ илүүдэлжин байгаагүй бол би юугаа ялах юм бас ингээ нэг өөрийгөө бас ялах ихээр заавал ялж яах юм одоо ингээ гоё л нэж байгаа шүү дээ өнөөдөр. Түрүү та хэлсэн шүү дээ. Би одоо зүгээр л байсан чил бүр урд насны юм дараамаа янз бүр юм байна одоо амьдралд ингээ суудсан юм байна энийг заасмаас гэдэг олон юм яриад байгаа би зүгээр л байгаа шүү дээ гэдэг шүү. Гэтэл илүүдэлжинтэй нөхөр бол зүгээр байгаа биш ингээ илүүдэлж ин өөрөө энэ асуудал байж шүүд харуулдаг ч бодтой. Тэнгүүтээ нөхөр өөрийгөө танингууд за би ер нь илүүдэлж ин тийм байна. Тэгвэл би илүүдэлж ингээс салахын тулд өөрийгөө ялъя гэдэг ингээ хичээж штэ. Ялах зорилго нь. Тэгээ ялах зорилго нь гарч ирж байгаа байхгүй. Тэнгүүт нөхөр илүүдэлж ингээс салчлаа. Тэнгүүт дараа нэг үр дүн гарч ижээ штэ. Илүүдэлж ингээс салсан гой биетэй болчлоо. Гидснийхээ 6 толгойтой булчин гаргаад ирлээ гой болчлоо. Тэнгүүт тэр үр дүн харагдаж штэ. Тэгээ бодтой. Гэтэл тэр сэтгэл дотор нь илүү том үр дүнд хүрсэн байдаг байхгүй. Тэр нөгөө өөрийгөө ялах тэр процесс ч явагдаад нөгөө сэтгэлийн булчин хөгжөөд ирдэг. Өөртөө илүү ихтэй болно, зоригтой болно. Тэгээ эн чинь бол нөгөө уг нь бол жингээ хасах гэж байсан. Гэтэл жин хасах явцад нөгөө өөрийгөө ялах процесс чи өөрөө хүний дотоод ухамсарыг хөгжүүлж байна тийм байна. Тэгэхээр бараг тэр хүн би илүүдэл жинтэй байсандаа баярлж байгаа гэж хэлэх байхгүй. Яагаад гэвэл би илүүдэлжинтэй байгаагүй л би өөрийгөө ялъя ингэ тэнцээ гэдэг надад бодол орж ирэхгүй. Би юм хийхгүй байх байсан. Яг зөв. Тэгэхээр энэ ухамсарыг мань өөрчлөлөө. Ухамсарыг мань хөгжүүлж өглөө. Энэ ухамсар хөгжүүлэх их чухал. Ухамсар хөгжүүлэх шалтгаан хэрэгтэй байгаа байхгүй. Ухамсар хөгжүүлэх те. Энэ өвчин зовлон ч гэсэн бас хэрэгтэй байхгүй яг үнэндээ. Энэ өвчин зовлон энэ юмнууд чинь бол энийг чинь туулж ээж өнөөдөр ухамсарын тэр нэг хөгжил сэрэлт ирээд. Тэгвэл өвчин нэгсдэ хар юм муухай юм байгаагүй бол тэр сайхан юм цагаан юм биш мэдэхгүй байхгүй. Хар юм байж ш. Тэр чинь туулж ижил биеэрээ туулж тэр цагаан юм буюу амар амгалан гэдэг юм ч хүрэх гэдэг ш. Зовлон туулаагүйгээр амар амгалан хүрнэж байхгүй л гэдэг. Тэгэхээр тэр нэг төрлийн зовлон болоод байгаа тэр юм чинь бол одоо хүнд айгүй юутэй л хэрэгтэй л юм дачтай тустай л юм байна. Ясал хүний хөгжүүлэх гэдэг. Хүний хөгжлийг хөгжүүлэх гэдэг байгаа. Тийм. Бид нар ч гэсэндээ тэгж үздэг. Манай хичээл дээр бол өвчин зовлон болвол таныг ингээд зовоох гээд доош нь хийх гээд дордуулах гээд байгаа юм биш. Өвчин зовлон бол таныг хөгжүүлэх гээд байгаамаа, сайн сайханд хүргэх гээд байгаамаа. Ухамсарын хүчээ асаа, сэтгэлийн хүчээ гаргах тийм ээ. Ялагч бол
ингэж өсөд дэвшүүлчих гээд өгөх гээд байгаа юм шүү дээ л гэж тэр байнга л. Тэр ухамсарын хүч бол хүн болгон дотор байгаа. Тэгвэл тэр өвчин зовлон тэр ухамсарын хүчийг мэдрүүлэхийн тулд ирж байна. Ухамсарч ийм хүчтэй гэдгийг харуулахын тулд ирж байна. Тэгээ хамгийн гол нь тэрийг ажил тэр хүчээ мэдрэх л чухал байна. Яг үнэ тийм. Тэгээ та одоо нөгөө ялалт өөрийгөө ялах. Тэгээ ялахтаа зүгээр ч нэг ялах ба штэ. Хэтийдэн ялах гэж ярьдаг штэ. Тийм. Хэтийдэн ялна гэдэг нь ямар ач холбогдолтой юу гэсэн үг вэ? Өөрийгөө ялах ер нь яагаад хэрэгцээ шаардлага байгаа юм? Тийм. Өөрийгөө ялснараа хүн одоо жишээл нөө түрүү ярьж л илүүдэлж идэх хүн гэвэл тэр хүн өөрийгөө ялснараа эрүүл болж штэ. Одоо би хүн харахад сайхан байх юм байна. Тэгээд эрүүл мэндийн хувьд ялч дээ. Эрүүл мэндээ ялснараа хүн яах гэдэг юм. Одоо юу гэдэг энэ мэдээж хүн чи эрүүл байх ч ашигтай тустай л байна. Тэгээд эрүүл байх. За тэгээд спортоор ч юм уу хүн амжилтанд хүрч байна тий. Одоо авраг болж байгаа гэдэг юм. Бас л өөрийгөө ялж ил байна тий. Одоо санхүү мөнгөний хувьд ч юм уу тэр бүмтэн болж өөрийгөө ялж болж ш бизнесээр. Одоо Монголын хэмжээний тэр бүмтэн байх эсвэл дэлхийн хэмжээний тэр бүмтэн ч болно шүү дээ. За тэгээ өөрийгөө хүн ялаад байхаар одоо сэтгэлийн булчин гэх юм уу тэр юм чи хөгжөөд амар амгалан болоод байгаа. Одоо жишээл хүн одоо ингээ та жишээлбэл сая 4 тойрог гүйсэн гэхэд бол тэр өдөр бол танд ямар ч стресс байхгүй болж байгаа байхгүй яг л 4 тойрог чинь өөрөө таныг одоо бүтэн өдрийн турш ямар ч стрессгүй, депрессгүй сайхан амар амгалан байхад тэр гормоно ялгаруулчих шин. За хүн тэгээд нэг өдөр амар амгалан байгаад байж болд юм байна. Одоо бяцлаглаа хийчихэд юм уу, гүйчээд юм уу, янз бүрийн байдлаар эсвэл өөрөө гоё юм уу сонсоод бариад ингээ өөргөө нэг амар амгалан болгоод шүү дээ өдөр. Гэтэл маргааш нь нэг амар амгалан байдал бас алдагдаж шүү. Одоо нийгмийн харилцаа янз бүрийн болоод ирэх юм байна. Амар амгалан байдал алдагдаж шүү дээ. За тэгэнгүүт тэр одоо юу гэдэг жинхэнэ амар амгалан гэдэг бол хизээж алдагддаг юм байна. Тэгэхээр жинхэнэ амар амгалан гэж юу юм бэ гэвэл өөрийгөө хэтийдэн давах гэж ярьсан шүү дээ. Хүн өөрийгөө хэтийдэн даваад ирэхээр жинхэнэ амар амгалантай учирчихдээ. Арилахгүй амар амгалан. Арилахгүй аз жаргал. За. Тэгэхээр өөрийгөө хэтийдэн давах процесс нь юу вэ гэхээр одоо нөгөө одоо тэр өөрийгөө ялах нэлээд өндөр түвшин хамгийн өндөр түвшинд л ялж яах гэсэн үг л дээ. Тэгэд одоо энэ хүмүүс ч одоо энэ айдас гэдэг бол одоо байнга байж байгаа. Тэр нь одоо тэгчгүй юмсэн гэдэг бүх төрлийн айдас биш. Тэгэл тэр айдсыг хамгийн дээд айдас нь юу юм бэ гэвэл одоо үхэл байгаа. Хүчгүй юмсал гэж бодож байгаа. За нэг хүчээгүй нэг юм л гэдэг. Тэгэхээр нэг амьдрах гээд байгаа. Тэг мэдээж хүн гээд одоо сайхан амьдрчил гэж бодож гэтэл ухамсарын төвшөнд нэг өгсөн ч амь хайрын биш болох төвшөнд буюу энэ орчлонд торгодох, уягдах юм юу ч байхгүй болох тэр төвшөнд очих чинь нэг өөрийгөө хэтийдэн давах процесс чинь тэнд явагдаж байгаа. Тэр нь яаж юм нэхэр одоо миний мэдхүүл энэ одоо Мелво гэдэг хүний намтарт гардыг, Буддагийн намтарт гардыг. Одоо та нар Будда кино үзвэл энэ дээр бас гарч байгаа. Тэд нэр юу гэж нэхэр хамгийн сүүлд одоо тэр гэгэр хийх хүмүүнгээ бяцлаглыгаа суухтаад байдаг байхгүй. За гэгэрдэг юм бол одоо би ингээд одоо гэгэрий гэгэр чадахгүй бол би энэ судлаасаа босохгүй. Тэгээд одоо үхсэн ч аим харин биш зүгээр үхье гэж байгаа байхгүй. Яг л тэр гэгэрлийн төлөө бол одоо бүхнээ зориулж ш тэгээд тийм ээ. Одоо тэр нь үхлээч яхаа айц байхгүй. 100% шийдэж ш тэр. Тэр 100% шийдэх тэр бүчтэл өөрийгөө хэтийдэн давах юм тэнд явагдаад байгаа байхгүй. Тэгэл өөрийгөө хэтийдэн тэр давах буюу энэ орчинд уяадах хорогдох юм юу ч байхгүй. Одоо ч явхад бэлэн болох тэр сэтгэлийг үүсгэх буюу тийм одоо ухамсарын долгион гэх юм уу юу ямар үгээр хэлж болох энийг ухамсарын тийм төлөвтөл орж ийн гэсэн үг. Тэгээ тийм төлөвт ороод ирэхээр л одоо дараа нь яаж юм нэхэр нөгөө Будда бол тэгээ гээрч байгаа байхгүй дараа нь Мелвогд ч гэсэн гээрслээ. Тэгэхээр яг тэр төлөвтөл одоо очих нь өөрийгөө хэтийдэн давах гэдэг. Тэгчгээр яа гэм хэрэг мөнхийн амар амгалан ажралтай л болчдөг. Одоо нөгөө өнөөдөр амар амгалан байж байгаа маргааш нь одоо амьдралд нэг хэцүү юм үхэл хагцал юм уу одоо аваар освол барцад одоо юу үед хэрүүл урвал 9 шидийн болж ш хүний амьдралд бүтлгүйтэл дампуурлж юу ч үгүй. Тэгээд тийм юм юу ч болсон тэнд стресст орохгүй. Мөнхийн тэр амар амгалан төлөвтөл байж байгаа. Тэгээд амар амгалан төлөвт очсон хүн яа гэм бэ гэхээр дараа нь хийх ганц л ажилтай. Бүх хүн тийм л болдог. Тэрний үхээр бусдыг амар амгалан болгох хэсэл гэж. Тэгэл өөр өөрсдийн туршлага байгаа шүү дээ. Хүн яаж тэр амар амгаланд хүрсэн юм бэ? Хүн болгон өөр өөрсдийн хүрсэн арга барил байна. Тэгэхэд тэр арга барилаараа
бусдыг амар амгалан болгоход нь туслах л одоо тэрийг одоо хүн өөрөө нэг гоё чихэр болоод идсэн бол бус хүмүүс ийм гоё чихэр байдаг шүү дээ хэлхийл гэж байна. Өөрөө амар амгалан бол бус хүмүүсийг зовлонтой хүнийг харахаараа үгүй нэг хүн тусалчихсан л гэж байна. Тэгэхээр тэгэл өөр өөрсдийн тэр нэг амар амгалан төрсөн арга замаа л одоо бусдад хуваалцаж тэгээд бусдыг амар амгалан болсон тусалдаг л тийм л юм байна. Тэгэд тэр хидийдэн давах гэдэг бол эцсийн дүндээ амьдралыг ялах. Энэ амьдралд хүлэгдсэн хүлээсийг тайлах. Өгсөн чамаагүй болох. Уг нь угаасаа тэр өгсөн чамаагүй болох нь угаасаа ертөнцийн зам юм баг. Бүгд л өхөн шүү дээ. Тэр хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа шүү дээ. Өчөхгүй байна одоо амьд байх гэдэг. Тэгээ тэрийг нь хүлээн зөвшөөрчгөр ямар амиа орлоо өгөх гэж байгаа даа биш шүү дээ тийм. Зүгээр л ертөнцийн зам нь тийм юм бид замыг л ойлгочих ухаарчлах. Байгаль ертөнцийн нэг юм зам байж зам ёстой юм. Тэгээ энийг хүлээн зөвшөөрөөд энийг яг өөрөө ойлгочихлоо байхгүй. Тэгэхээр чин тэрнээс айгаад зүхтаах ямар ч аргагүй шүү дээ угаасаа. Тэгээ зүхтаах боломжгүй айгаад чи яах вүлээ. Тэ зүхтаагаад чи хаа хүртэл зүхтаах вүлээ тэ. Тэр юм чин тэгэл хэзээ ирэхийн тэр юм чи ирдгээр л ирнэ шүү дээ тэ. Тэгэхээр тэрийн үннийг ухаарсал гэсэн. Тэгээд ухаарчаар хүн амар амгалан болчихдээ юм. Ажиргалтай л болчихдээ. Байнга тэр найрлах. Тэр хамгийн том айц чинь тэр шүү дээ. Эгог бол эгоны хамгийн дээд хэлбэрчил тэр шүү дээ. Хамгийн дээд хэлбэр буюу тэр атманыг барьж аваад зодсон л гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь наан дор нь жижиг гарууд буюу нэг оюун бодлын ингээл болохгүй бүтэхгүй лампуурал яана инэ гэсэн янсан шидэм юм байна шүү дээ. Тэр юм чи юу ч үйлчлэгээ очиж байгаа байхгүй. Тий. Одоо мөнх усыг санах буддизм чинь те мөнх усыг санах аливаа юмс мөнх ус гэл ингээл нэг сургаалынхаа нэг гол цөмн явж идэг шүү дээ те. Тэгэд эцсийн дүндээ тэр мөнх ус гэдэг чи явж өхлээс сайх айдсыг үгүй болгох. Өөрийгөө ялах, ялалтын эгогоо үгүй болгох юм бас тэнд явж байна даа. Тий одоо ер нь бол ламнар бол тэгээд нөгөө их захидаг юм одоо нэлээ муу шавнаар да ном сан үздэггүй лам дээр хүмүүс байж тэднэртэй захихтаа тэг захидаг. За миний шавд өдөрт нэг удаа л нэг үхэл мөнх усыг бодчихлоо гараад тэгээд тэр л одоо нэг ном уншлагаа хийж чадахгүй байсан ч гэсэн өдөртөө тэрийг бодчих тэр жил аягүй том байсан. Бид нар өнөөдөр ч маргааш алга болчих болно шүү дээ гэдгийг бодоо. Тэгэхээр хүн тэрийг бодохоор яад юм бэ нэхэр амар амгалан болчихдог байхгүй. Айх айц байхгүй. Энэ ёслон зовоод байгаа юм байхгүй. Чи хамгийн том юм ин барьж аваа тэрийг ингээ бодоод бяцлах чагаар чинь тэгээ дараа нь ер нь бол хүн ингээл унтаж гин унтахтаа орондоо орол бодох хэрэгтэй байхгүй. Одоо би өнөөдөр ч алга болчих болно шүү дээ. Зүрх хаагддаг тий. Тэгвэл тех боломжтой байхгүй. Энд чинь одоо хүмүүс бол муу ёр гэж бодож магадгүй. Гэтэл чинь муу ёр биш ээ. Жинхэнэдээ л үнэн дээр байхгүй. Тэгээ үнэн юм учраас зөвхөн үнэн юм боломжтой гэдэг юмыг л бодож байгаа. Тэгэхээр одоо би өнөө шин унтаад бас маргааш би байхгүй болж болно шин. Тэгэхээр эн чинь боломжтой л юм байна. Тэгэхээр барыг унтахынхаа өмнө чи өдөр болгон тийм нэг бодоод ивэл тэгээд дараа нь хүн айхаа айцгүй болчих. Тэгээ юм зэрэг дампуурл юм болох. За ямар хүж байгаа биш дээ гэж хүмүүс ярьдаг шин. Ямар өгсөн биш. Юунд санаа зовд ингээд монгол хүн ярьж идэг шин тий. Тэгээ ямар тэр чин тэр нэг тэр юм зөвшөөрөөд яачих дараа нэг амьдрал тийм өөр хэцүү биш байхгүй болчих юм чи. Зовлон байхгүй. Яг. Тэгээ магад гарах гэдэг бас нэг юм ярьдаг штэ. Магад гарах сэтгэл гэж. Богд Цонховын зохиол дээр чинь Бадмөрийн зэрэг дээр чинь мөрийн 3 эрхэм гэдэг. Гэгэрх зам мөрд 3 зүйлийг эрхэмлэх 3 зүйл байна. Нэгдүгээрт нь бол нэг бодийн сэтгэл. За. Хоёрдугаарт нь магад гарах. За магад гарахтаа монголоор хүмүүс юу гэж тайлбар? Гуравдугаарт нь хоосон чанар гэж. Би дарааллыг бол даан цаана оруулсан байж магадгүй. Магадгүй хамгийн түрүүд магад гарах ч байх. Магад гарах гэдэг нь юу гэдэг байгаа вэ гэхээр энэ амьдрал сонирн биш болоод бид ч одоо ингээл нэг баахан зорилгоо хөсөл мөрөөдөл юу ингээл нэг хийн бүтээн гээл баах юм тавьж штт те. Тэгэл өөр хөөхд минь тэр минь энэ минь гэсэн ингээл басар их олон хүлээтэй байж байгаа. Энэ бүгдээс ангиж тий. Уяг төлөвт юуж байхгүй бол гэж магад гарах тий. Тэгээ ерөөсөн зөвхөн гэгэрэх зөвхөн бусдын төлөө орших гэсэн. Тэр нөгөө өхөл мөхөл гэдгийг чинь саны яриад байгаа хидийдэн давах гэдэг байгаа чи яг тултал нэгээд өгөөд магад гарна гэж байгаа. Гарна л гэсэн үг юм да тий. Гарахад бэлэн болчихлаа гэсэн тий. Ерөөсөө хөхөд бэлэн. Тий. Энэ амьдралд ингээ хүлэгдээд уягдаад байхаар нөгөө гэгэрэл мань бусдын төлөө байх тэр хүсэл гэгэрлийн бодийн сэтгэлээр тавих одоо зориг хүсэл маань ч юм уу тий худлаа болоод байгаа байхгүй өөрийнхөө төлөө юм юмэр байгаа. Энэ бүгдийг үгүй болгож хаяад тэгээд нэг тийм
нэгэн байдлаар оршихыг магад гаргах гэдэг. Тий. Одоо магад гарчхаар одоо жишээлбэл нэг юм болт юм байна. Зүгээр өөр дээр харахаар хүн ингээд юу байт юм. Одоо энэ дэлхий юу штэ Монгол гээл нэг одоо хүмүүсийн төрсөн нутаг унсан газар угаас ус гээл нэг явахаас илүү дээ. Энэ дэлхий ч өөр миний гэр болчиход байна штэ. Тий. Энэ дэлхий гэдэг чи өөрөө нэг тэр ус энэ ус гэж ялах юм байхгүй. Одоо төрсөн нутаг унсан газар угаас ус үл дэлхий өөр болго. Тэгээд дэлхий дотор шинэ Монгол одоо миний төрсөн нутаг өмнө гоо хаймаг гэдэг юм уу. Тэгээ амин гоо дотроо тэр нутаг гэ байгаа ш. Гэтэл энэ чи яг үнэндээ хүмүүс ингээд төрсөн газар унсан газар нэг газрыг жоохон газрыг хашаад байна шүү дээ. Тэгвэл одоо Монголын мөнх тэнгэр гэх юм уу. Тэгвэл Америкийн тэнгэр, Хятадын тэнгэр адилхан тэнгэр. Энэ тэнгэр чинь үргэлж явж байгаа шүү дээ. Ямар таслаад авах боломжгүй байгаас энэ тэнгэрийг тийм. Энэ тэнгэрийг таслаад яг энэ хэсэг нь шүү энэ улсын хил одоо хилийн зурвас гэж байна. Хилийн зурвасаас дээшээ яг энэ Монголын тэнгэр, энэ мөнх тэнгэр Монголын энийх нь биш гэдэг ангилах боломжгүй үстэй. Яг түүнтэй адилхан тэр газар ч гэсэн энэ улсын хилээс чааш энэ газар ч бас үргэлжлээ явж байгаа шүү дээ. Тэгээд явсаар тэр Америкч очиж лээ хаав Африкт ч очиж тэр газар чинь тэр далай газраараа хуурай газраараа усаараа энэ чинь бүх юм чинь холбоотой явж. Энэ чинь тэр ялгаж салгаад их байхгүй байхгүй. Зүйтэй. Тэгэхээр тэр унсан газар угаас ус гэдэг чинь бол тэгэл энэ дэлхий өрөөл واخгүй яалч тийм л хүн ямар ч тэний хүн шинжлэх ухаанчаа зүгээр ингээд бодсон ч тийм биз дээ. Гიშгэж энэ газар улсын хил гарахаар биш болчдгүй биш үст. Хил гэдэг юм чинь зүгээр нэг энэ би яг энэ санаадаг байхгүй. Би ч өдөөний малчин айлгууд энэ овоон дээр гараад тоглолдог гэсэн ингээд чулуугаар өрөөл энэ манай гэр танай гэр хил гатлахгүй шүү гэх хүүхдүүд тоглолдог гэсэн чулуу өрчил. Яг тэрэн шиг санагдаад. Одоо энэ Хятад, Монгол, Орос гэх ангилах нь өөрөө яг тэрэн шиг санагддаг байхгүй. Үнэхээр хүн нэг жоох эрүүл ухаанаар бодоход яг тийм л байгаа үстэй. Тийм. Тэгэхээр тэгээ одоо бурхан шашинд бол ярьдаг байхгүй. Энэ одоо бүх юм нэг юм гээл те энэ бүх юм шүтэн барилгатай гэж бүх юм чинь ингээд холбоотой байдаг. Тэгээд одоо хүмүүс ингэж байгаа. Одоо их болсон 6 жил хамаг амьтны төсөнд тул тэгээд хамаг амьтныг төрсөн гişгэ хайрлаа гэдэг. Тэгээд энэ юу гэхээр одоо заавал одоо миний ээж, миний аав гэдэг ингээд миний хүүхэд гэх үе чинь тэр хүмүүс өөрөө нэг юм аа тий нэг юм. Тэгээд энэ чинь одоо бүгд л уг нь адилхан л байгаа байхгүй. Чи одоо тэгээд одоо буддийн миний чиний гэх юм алга тий. Нэг л дэлхийн бөмбөрцөг байна. Илүү томроод ирэл ирж байгаа юм л да. Ухамсар сэтгэлгээ ингээ хөгжихийн хэрээр томордог байна л да. Бид нар чинь нөгөө нэг жижигхэн дов жалганыхаа үзэлд шигдчихэд нөгөө эгоноосоо болоод минийх би гэдэг нэг юм ихэд баригдаад. Тэрэндээ би гэдэг юм байгаад хаа чинь минийх гэдэг юмнууд их гарч ирж байгаа байхгүй. Тэгэх тусмаа яг эсэм дээр өөрөө жижигрээд байгаа. Харин тийм. Миний нутаг, миний тийм юм, миний өр хүүхэд, миний машин тэрэг гал ингээл минийхтэй хүлэгдээд би тэгээ тэрийг тойрсон минийх гэсэн хүлээсэндээ автчихад ахаар энэ том зургаар нь харж чадхаа болчихд юм шиг байна. Дэлхийн минийх гэж харж чадахгүй шүү дээ. Муу хужаал гэдэг шүү дээ. Муу Орос, тэрмөө барууны орнууд ч гэдэг юм уу. Буддизмын хамаг амтан гэдэг ойлголт ч юм болохоор дэлхийн бөмбөрцгөөс хайлаад гариг хэрэгсүүдийн хэмжээнд хайрлах тухай ойлголт яригадаад явчихж байгаа юм л та. Тэгэхээр бүр хүнийг ингээд бүр сэтгэлгээний хувь задлаад те. Тэгэхээр ядаж нэг дэлхийн бөмбөрцгтэй нэг гэр бүл болъё. Ядаж тэгээд хүн төрөлхтөг гэдэг чинь өөрөө нэг гэр бүл байгаа байхгүй яг үндэ. Тэгээд тэр чинь нэг ялгал салгаад авах юм болов уу. Яг үнэ. Та бол одоо таны амжилтуудаас дурдвал таны Тэгээ одоо амжилт дурдвал 6 өдрийн гүйлт байна. 6 хоногт 904 км гүйсэн. За тэр нь одоо өдөр болгон 150 км гэж байгаа. 904-ийг 6 таваавал 150, өдөр болгон 150. Гүйсэн мэ дунд чинь тийм. Зарим өдөр бол 180 ч гүйж байгаа, зарим өдөр бол одоо 100 ч гүйж байгаа ш. Янз бүр. Тэгээ дунд чинь бол 150. За энэ бол Америкийн Milwaukee гэдэг хотод гүйсэн байгаа. За энэ гүйлт ч одоо Аз ТV рекорд байгаа. Энэ Аз ТV гүйсэн байхгүй. Дэлхийд бол нэг одоо энэ гүйсэн юм нэг 5 хүн л байгаа. За. Цөөхөн. 6 хоногт ингэж 900 км гүйсэн гэсэн үг шүү дээ. 5 хоногт те. 6 хоногт. 6 хоногт 900 км гүйсэн дэлхийн түүхэндээс 5 хүн байгаа. Дэлхийн түүхэнд дээр үед дотор байгаа бас. Тэгээ сүүлийн үед бол нэг 5 хүн байна. Одоо яг гүйж байгаа. Яг одоо гүйж байгаа хүмүүс. Тэрний нэг нь та байх гэдэг шүү дээ. Одоо сүүлийн үед гүйж байгаа нэг 913 гүйсэн нэг хүн байна. Одоо 970 гүйсэн хүн байна гэдэг цөөхөн одоо 5 хүн байгаа одоо гэсэн. Одоо яг энэ цаг үед амьдарч байгаа нь. Тэгээд 10 хоногт бол миний рекорд 1315 байгаа.
Тэгээ энэ одоо өдөр болгол 130 гэсэн үг. Тийм байна. Тэгээ 10 хоногийн турш тасралтгүй гэж байгаа. Тэгээ одоо марафон гүйт гэж хүмүүс их мэдtiin да. Марафоноор ирвэл өдөр болгон 3 марафон гүйж байна. Тийм байна. 3 марафон илүүтэй. Тэгээд нэг 10 хоногт 31 марафон гүйцэтгэл гэсэн. Тэгээд ч бас АСТ рекорд болдог. За. Одоо би чинь 1000 км АСТ рекорд бас энэ 10 өдрийн рекордууд эзэмшиж байгаа. За тэгээд одоо хамгийн холын гүйлт нь бол 5000 км-ийн гүйлт байгаа. Тэгээ энэ бол угаасаа дэлхийн хамгийн холын зан гүйлт. Тэгээд 5000 км-ийг бол 48 хоногт дуусгасан. Тэгээ энэ бол өдөр болгон 104 км гүйж гэнэ гэсэн үг. Тэгээд одоо сая хамгийн сүүлд бол энэ 10 сард Нью-Йоркт гүйсэн. Тэгээд нэг ийм амжилттай. Нийтдээ та одоо хэдэн тэмцээнд орцсон? Нийт одоо нэг бараг 30 гаруй тэмцээнд орсон байгаа. Тэгээ нэг 20 орчим авраг болсон байна. 20 гаруй удаа авраг болсон байна. Тэгээ яг тэгээ Америкийн бүхэл мужуудаар явсан даа. Тэгээ Флорида, Аризона, нэлээд олон Калифорни ч гэдэг. За. Танаас одоо яг тэр энэ бие махбодынхон тэр өөрийгөө ялъя тийм ээ. Бие махбодынхон тэр нэг хэрэгцээг давъя. Бид нар чинь энэ бүрэл жил энэ юм махан биеийн хөсөл шуналд хүлэгдэж амьдарч штэ. Эдмээр байна гайл тийм юмд идэж байна. Архиу мар байна гайл ууж байна. Тамирчид мар байна гайл татж байна тий. Унтмар байна гайл унтаж байна. Энэ бүх нэг юм махан биений нэг хөсөл шунлын хэрэгцээнд хүлэгдээд тэрийг хангах гад амьдраад штэ. Гэтэл таавал тэрийг ялаад ингээд сурчлаа штэ. Юу ч биш. Одоо өлсөживэл таавал идэхгүй яаж чадчихээн. Ядарч ивэл унтахгүй. Суумар байвал гүгээд ингээд тий энийг бүр ялсаараад бүр одоо танд бол бүр тоглоом шиг болчихлоо шүү дээ. Ингэж махан биеийн хэрэгцээгийн ялах байдлаар өөрийнхөө сэтгэлийн хүчийг өсгөх, сэтгэлийн булчин хөгжүүлэх. Тэгснээр магадгүй амьдрал дээр гарч байгаа энэ проблемуудаас ангижрах, илүү амжилтанд хүрэх тий. Ийм боломжтой нэг юм биеэрээ ингээ үлгэрлж харуулж байгаа хүний хувьд энэ дэр чи нэг яг ийм хэдэн арга их чухалаач гэдэг юм уу тийм ийм зөвлөмжийг бол та юу гэж. Тэгээ яг энэ одоо миний тэр нэг туулсан юм гэл ингээд ярихад бол яг амьдралаас урган гарч байгаа юм байна. Жишээлбэл одоо хоолн дээр ярихад хүн чинь хоолчл хамгийн их тийм юу гэдэг юм одоо уяа хүлээ болтой юм байна л. За. Одоо нэг 5 метрийн хөсөл шунал гэдэг байна шүү. Одоо амтлах идэх хүсэж уусах тэр мэдрэмжүүд байна шүү дээ. Одоо тэр нэг хоол идэх ч одоо хамгийн чухал асуудал нь болд юм. Гэтэл би чинь хоолны тухай ойлголт чи яаж явагдаж байна гэхээр гүйж явах үе дээр жорлын их ороод идэх байхгүй. Одоо жорлоор цаг алдаад байт. Үйл чи одоо цаг бол алт байна шүү дээ. Өдөр болгол гэж гүйхэд бол тэнгүүтээ тэгвэл энэ жорлон орохоо яаж болох вэ гээл те ормооргүй байна гэхэл ботонгууд амаараа л юм хийгээд ивэл гараад байгаа хгүй жорлоороод байна. За тэгэхээр амаараа их юм хийхгүй болохоор жорлоо орохгүй болчиход байгаа хгүй. Тийм байна. Тэгвэл амаараа юм хийхгүй л байлдаа л гэдэг чинь зүгээр энэ юунаас урган гарч ирж байгаа. Тэгвэл ядарчдг юм өлсчдг юм үгүй тэгээ бодонгууд би үгүй тэгвэл энэ чинь юм гараад байна шүү дээ. Гараад байна гэдэг чинь илүүдл гарч байгаа. Чи хаягдл юм байгаа шүү дээ. За тийм байна. Тийм ч бодоод үзэхээр амруу нэг юм орлоо ингээд доош гарлаа тэр чинь одоо хэрэгтэй бол буцаага идэж гинэ үстэй. Тэр чинь хаягдл юм байгаа шүү дээ. Тэр хаягдл юм гарч байгаа учраас би юу хаягдл юм амрууга хийгээд байгаа юм байна. За. Локрод тэдлийн ингийн. Тэгвэл би хэрэггүй юм хийгээд байгаа юм байна. Энийг хийхэ болчих. Тэгвэл одоо юу гэдэг эдисээ тэжээ нэгвэл тэгвэл зөвхөн эдисээ тэжээх л яг юм аавь. Яг л эсээ тэжээ. Тэгвэл эсээ тэжээгээл жиг болчоод тэрнээс илүү үл байвал буцаж гарах гээд байна тийм. Тэгэхээр илүү өгч болохгүй юм байна. Яг л эсэндээ өгөө. Тэгээд тэгвэл түр эс тэжээх дээр өгдөг юм юу гэхээр үнэхээр эсийн тэр тэжээл нь өчүүх юм байгаа байхгүй. Их юм хэрэггүй юм байна. Тэгээд би дээр ингээд туршлагаж яваад байгаа байхгүй. Янз янзын өрдөн бичүүд өөр нөгөө монголчуудын югаараа бол ингээл аль ангийн мах зах идэл бүр борц юу гэдэг 9 шид юм үтсэн туршсан янз бүр юм. Тэгээд жимс ногоож идэж үзлээ янз янзын юм идэж үзээд. Тэгээд яг энэ хоол хүнсний хувьд бол яг тэр нэсийн хоол юм гэдэргээд бас нэг одоо нэг Монгол нэг компани M International гэдэг нэг компани тэрний имийг бол би хэрэгжилж байгаа байхгүй. Тэр бол яг эсийн хоол гэдэг нэг юм жижиг гэл юм байна. Тэгэл тэрийг хийж хэвчүүл тэгэл тэр эсийг тижэл өгч байгаа учраас 0 орох шаардлага байхгүй. Тэгээд хүчтэй сайн байгаад байгаа. За тэгэнгүүт ер нь бол
хүн ингэж бодохоор тэр нэг маш бага идэх хэрэгтэй юм билээ. Ер нь бол одоо мацгийн гайхамшиг гэлэн тий. Энэ нэг Японы эрдэмтч Нобелийн шагнал авсан ш тэр мацгийн талаар хамгаалал. Тэгээд энэ Нобелийн шагнал өгч яана гэдэг чинь хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл хийсэн учраас Нобелийн шагнал өгдөг шүү. Тийм. Тэгэнгүүт энэ мацаг барихын тухайд бол одоо Христийн шашинд чи олон мацаг барих тэгснээр мацаг барьснараа одоо бурхантай илүү ойртдог нэгддэг гэл ингээ үздэг Христэд байна. Буддийн шашинд ч гэсэн одоо бүр агуу цуугаал бясалгал хийгээл сүулдэ аяган дотор тий агуу дотор суучаад юу ч идэхгүй гэл мацаг энэ одоо тэр номын хүчээр хооллол ингээ явчихдаг нэг юм байна. Тэгээд энэ мацаг барихч бол үнэхээр хэрэгтэй л байгаа байхгүй зөвүүл юм байна. Бид нар нөгөө бие хордуул бохирдуулдаг яг энэ тэр эрчим хүч энерги хоолноос аваад байгаа юм бол үнэхээр өчүүхэн юм авдаг. Тэгэхээр аль бол хоосон байгсан, аль бол өсгөл байгсан сайн байдаг. Тэгээ гүйлтэн дээр гэсэн энийг ингээл яг өөрийн бие дээр туршиж үзэхээр одоо тэр өсгөлөн гүйхээр үнэхээр ядрахгүй байхгүй. Өсгөлөн байгсан мал сайн гүйж байна. Тэгэхээр юм идвэл гүйж байгаа чинь. Ядраал нөгөөд ч боловсруулах хамаг юм. Одоо жишээл хямны үйлдвэр үлдэх чи шал өөр юм хийгээд ингээ хям болгоо гаргаж байгаа шүү дээ. Яг түүнтэй адилхан энэ эдсэн юм чинь яг тэр чигээр гарахгүй шал өөр юм болгож гаргаад байгаа шүү дээ бид нар чинь. Хаягдл болгоо. Тэнгүүд тэр их үйлдвэрлэхийн тулд эн чинь одоо маш их ажил хийж байна. Тэгээ эн чинь маш их энерги зарцуулаад байгаа байхгүй. Бид нар тог цахилгаан плет одоо хүйтэн мөстөө усуулаа тэр чинь хүйтнэр энд байхгүй шүү дээ. Дулаацуулна. Дулаацуулахын тулд буцаа биеийн температурт ирэхийн тулд буцаагаад нэг газ плетийг ажилтдаг шиг болж байгаа байхгүй. Тэр газ плетийг ажиллаад ирэхээр чинь тэр чи юугаар тогоор одоо газ плетик чи тогоор ажиллаж байгаа шүү дээ. Яг түүнтэй адилхан биеийн тэр энергиэр тэр усыг дулаацуулж байгаа. Тэгэхээр чинь одоо хайрын сайхан энерги нэг хүйтэн ус дулаацуулахын тулд ашиглаж байна шүү дээ. Тэгэхээр уг нь тэр юм өөр ажил амьдрал өөр юм бодол тэр юмд энерги зарцуулмаар шүү дээ. Тэгэхээр бид нар энэ хоол хүнснээс энерги авахаасаа илүүтэйгээр тэрийг боловсруулахын тулд хамаг энерги зарцуулаад. Одоо зүгээр хүмүүс одоо энэ үзэж байгаа хүмүүс зүгээр бодоод үзэхэд өдөр цайгаа бол өдрийн хоолндоо хүмүүс орж байгаа шүү. Тэгвэл өдрийн хоолндоо орчоод дараа нь ихэнх нь ядардаг байхгүй. Өдрийн хоолны дараа ноцоороо явчихдаг шүү. Томаарсан хэдэн минут унтчихвол тэр чи яаж нэхэр өдрийн хоол идэнгүүтээ хүн сэрэх хэвээр гугна. Бид нар чинь өлсөөд хоол тэжээлийг одоо нэг бие эрч хүч энерги авахын төлөө хоол идэж байгаа шүү уг нь. Энерги алдахын төлөө идэггүй шүү дээ. Гэтэл энергиэр алдаад байгаа зү. Тэгэхээр бид нар одоо буруу хооллоод нэгдүүд хэтрүүлж идэж байна, их идээд байна. Нэг хогны хотооч нэг юм хэл юм байгаа байхгүй уг нь. Тэгээд чинь хэтрүүлж юм том яхтай идээд. Тэгээд тэр чинь боловсруулахын тулд илүү энерги алдаад байна. Тэгээд бас буруу юм идээд байна гэдэг л ингээл юмд гарч ирсэн байна. Тэгэхээр одоо эн чинь нэг өдрийн хоол идэхгүй л болохгүй юм шиг. Тийм. За тэгэл хүүхдүүдтэй бол ерөөсөө манайхан чинь хоол идэхгүй байна гэл аманд нь жихижгүүгээл араас нь хөөжгүүгээл байдаг штэ. Энэ ер нь яс юм дээр шаарддаг байна уу? Харин одоо жишээл буддагийн юм дээр гардаг ш. Одоо буддаг бол монголчууд бол одоо мэдэн шүү дээ буддагаа. Тэгвэл буддаа өдөртөө нэг удаа л хоол идэх гэж байгаа ш. Нэг удаа багахан л хоол идэх. Тэгэл нэг удаа өдөртөө идэх болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүнд бас тийм байж болох байна. Тэгээд энэ чинь бас хүний биеийн цай юм байна. Одоо тэр мацгийн талаар ярихад хүмүүсийг зөвлөмжүүлнэ гэж байгаа байхгүй. Өдөр бол 16 цагийн мацаг барьчихлаа гэж. Тэр нь орой 6-аас за өглөө 10 болтол юм идэхгүй. Ихэнх нь унтчихж байгаа байхгүй гэнэ. За тийм ээ. Орой 6-аас хойш. Тэгээд мацаг барьчихна. Тэр нь одоо 16 цаг. Хамгийн мацгийн хамгийн доод хэлбэр нь бол 16 цаг. За. Орой 6-аас өглөө 10 бол. За. Наадах чинь айгүй бол уг нь хэлбэрхаа хэрэгжүүлж. Хэлбэрхан. Тэгээд хэрэгжүүлчих. Тэгээд 7 хоногт нэг удаа 36 цагийн мацаг барьж байгаа байхгүй. Энэ Америкийн эрдэмтэн Пол Брэг гэдэг хүн байдаг. Одоо Монгол дээр номоор гарсан байгаа Үлсгийн гайхамшиг гэх ном байдаг. Тэр хэлхийд бичсэн байхгүй. Тэнгүүт 7 хоногт нэг удаа 36 цагийн мацаг барьж байгаа. Орой хоолоо идчихэл орой 6-аас хойш юм идэхгүй. Тэгээд нэг шөнө унтлаа. Маргааш өдөржин хоосон байгаад шөнө дахиад хоосон. Тэг яг шөнө бол 2 шөнө унтчихад байгаа байхгүй. 2 шөнө нэг өдөр хоосон бай. Тэг яг шингийн хэрэгжилж болж байна. Тэг 7 хоногт нэг удаа 36 цагийн мацагаар 16 цагийн мацгийг өдөр болгон байр. За тэгээд бүтэн жилдээ амьдрчих. Амьдралын хөвшлээ тийм болгоод. Тэгэд ямар ч өвчин байхгүй болгож. Бүх хор тавдар юу ийдیں бүх өвчин арилна. Тэр багын олон жилийн суур өвчин байна юу вэ бүх арилна гэж. Ямар ч эцөө эрүүл болно. Тэгээд чи юу гэхээр нөгөө муу эдсүүд нь үхээд шинэ эдсээ төлжөөд байхаар тэр эсийн төвчөнд өөрөө эмчилж байгаа хүн ямар ч эм тэрэгүүр хүн өөрөө эмчлэх тэр систем хүнд байдаг юм байна. Яг байна. Тэгээ өөрөө эмчилж чадахгүй зүгээр
бие зүгээр л байлгая. Зүгээр байж хатал аянд өөрөө эмчилж тийм. Би ч өөр миний өвдөг бол ингээд өвдөд гიშгчдгаа байсан байхгүй юу? Аа. Тэгсэн чи тэгээ зүгээр байжсэн тэгээ өөрөө идэгцэн. За. Би эмнэлэгт үзүүлээ сонгодоо зураг авалт хийлгэсэн. Тэгсэн чинь өвдөгний аяга маяга энэ юм зурагцаа эвдэрсэн одоо солиулдаг барьдаг гэжсэн байхгүй юу? Тэгээ чи Тайланд юм уу Япон Солонгос хаашаа явд эмчилгээ хийлгэнэ гэжсэн чинь өөрөө идэгцэн. Тэрнээс хойш би бүр хоол гүйсэн дахиж нэг ч өвдөг. Тэгээ би ямар ч эмтэр хэрэглэхгүй. Тэгээ хүний би чи өөрөө нөхөн төлчихэд юм. Өөрөө нөхөн төлчихэд өөрөө идгээд. Тэгээ бид нар л тэрийг идгээхгүй л элдвийн эм тараа 9 шид болгоод байлгүй болохоос биш тий. Уг нь зүгээр ингээд зүгээр сайхан байж хад аянд өөрөө идэгчдэг юм. Тэгэхээр бид нар өөрсдөө бохирдуулдаг, хордуулдаг юмыг амаараа хийгээд идэв. Өөрсдөө. Эдгэх гэж нэгээд улам бохирдуулаад. Тий, улам хордуулаад. Яг үнэ. Тэгэд би зүгээр нэг амраагаад одоо мацаг барьчгаар чинь нэг юм орохгүй багш амруу. Мацаг барьж байгаа. Тэр үед би чи өөр амарч идэг. Би чи өөрөө эдгэхтэй процесс нь явагдаж идэв. Зэрэгэж яхаа. Тий, өөрөө эдгээд энэ чинь супер систем байгаа хгүй гэнэ. Тэнийг зүгээр өөрөөр нь байлгахгүй бид нэр оюун бодол ажиллаад идэх ёстой, тэгэх ёстой, ингэх ёстой гэж янз бүрийн болоод хараад тэрийг юу ачт юм байна. Таны ярианаас энэ хүүхэдтэй хоол өгөх гээд хүүхэд хоол идэхгүй байгаа. Тийм хүмүүс харагдтiin. Найз нөхдөд гэртэж чаар аль энэ идэх юм гүнэ. Идэх гэж гуугаал тий. Хүүхэд нь идэхгүй ингээд зовцорсон байгаа байлаа. Хүүхэд нь ойрлол амнаас босож гаргаад ерөөсөө тий. Тэгэхээр би бол тэг хэрэггүй гэж боддог байхгүй. Яах юм бэ? Хүүхэд идэх шүү дээ. Хүүхэд өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэл өөрөө өлсөд юм идэлгээ шүү дээ. Яг үнэ тий. Тэгэл хүчээр өгөх хэрэггүй. Харин ч хоосон байж бол баярлах хэрэгтэй. Хүүхдүүд чинь тоглоод гүүгэж хараагаад хар чи өөрөө тэрнээс энерги ирчим аваад байгаа. Тэгэхээр хоолж энерги авахын тулд идчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд чи өөрөө тэрийг нөгөө өлсөж гин гэж ойлгож байгаа. Уг нь бол өөрт нь тэр хоолноос энерги авах шаардлагагүйгээр өөрөөсөө энергитэй байгаа байхгүй тэр байгаа байдал хүүхд ч гэсэн нөгөө баг идэд чи хүүхд чинь оюун бодлоор тийм бохирдоогүй цэвэр тунгалаг цагаан цаас шиг байгаа шүү дээ. Ухамсарын хувьд тийм шүү дээ. Цэвэрхэн байгаа. Тэр чинь цэвэрхэн байхаар тэнд сайхан энерги гоё байгаа байхгүй. Тэгэхээр тэр гоё энерги чинь одоо нэг бохирдох бараг л хүүхдэд хоол өгч хүүхдэд хорлож байгаатай адилхан байгаа байхгүй. Бохирдуулаад өөрийн бар нөөр хүүхдийн тэр энерги чинь хоолоо боловсруулах байх энерги зарцуулна шүү дээ. Тэгэхээр тэрийг араас нь хөөцөлдөд хоол энэ би буруу тий. Өөрөө өсгөрөд идэв шүү дээ. Яг үнэ тий. Манайх бас би бас хүүхдүүдтэй нэгтгэх шаарддаг юм. Тэгээд хараад байхад угаасаа энэ нэг орон сууцсан дотор чинь тэр хүүхдийн бие махбод нь өөрөө тэрийг нэг боловсруулахгүй тийм нэг хүүхд бие махбодоо мэдрээд байгаа юм шиг байгаа. Зүр лагар маагарт гараад гадаа энэ агаарт гараад гүүгээл хараагаал гадуур тоглоод орж ирэхтэй бол өөрөө нэхэд ороод ирж байгаа байхгүй хоол. Хоол байна уу? Хоол идий гэдээ ороод ирж байгаа. Орон сууцанд ороод нэг үйл бид чинь орон сууцанд дотор ингээл нэг өрөөнд утас үцхэс идэрэхгүй хөдөлгөөнтэй. Тэр хэмжээнд нь байхаар угаасаа хүүхдийн бие тэр дотор нь хоол юм боловсруулах боломжгүй, шаардлагагүй, биеийн энерги цаанаасаа хоол нэхэхгүй тий. Тийм байхад ч наваачаад л хэвээр нэг идүүлэх гээл ингээл манай айныг юм хэвээр хоол идэж өгдөггүй гээл ингээл айл майл дорхот тэгж гаргаж яадаг байхгүй юу. Хүчээр өгөөл. Тэр бол ямар шаардлагагүй юм байна да гэд таны ярианаас бол сонсож. Хүүхдүүд ч одоо бид нар идчихэл нойр хүрдэг чинь буруу. Уг нь бол хүн энержи дринк юм уу кофе уугаад хүн сэргдэг шиг л хоол идэх сэргэж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хүмүүс өөрсдөө өдрийн цайгаа уучаал ядарчлал, нойзоорчлал би буруу хооллоод байгаа юм байна да. Миний хоол ихтээд байгаа юм байна да гэж бодох хэрэгтэй. Өөрийгөө анзаарах хэрэгтэй. Тийм байна. Тэгээд ялах ёстой юм бол одоо тэр хоол идмээр байгаа хүсэл биш шүү дээ. Хоол идмээр санагдаал ингээл өлсөөл ингээл тэр мэдрэмжээ ялаад нэг юм хоол идэхгүй байгаад ингээд нэг өөрийгөө ялах сэтгэлийн булчингаа хөгжүүлэх нэг юм хөнгөн дадлыг хэрэгжүүлж болох юм шүү. Тийм. Тэр мацаг барихаас эхлээ 16 цагийн мацаг өдөр болгон бариад сурч ийл орой 6-аас хойш мэдэхгүйгээл тэрийг өөрөө бүр хандгаад тангараг болгоод хууль шиг батлал явах хэрэгтэй. Тэгээд тэр нь ямар ч үед байсан цагаан сарын шинэ жилээр юу ч таарсан тэгээ бүтэн жил өөрөө ялаад явчихвал тэр чинь тэрийг ялах гэдэг тэгэл ирүүлж шүү дээ. Тэгээ сэтгэлийн булчин чинь хөгжих нь. Тэгээ өөрөө хөгжиж чинь. Давхар тэр мацаг барих чинь өөрөө бас хэцүү шүү дээ. Тэгээ мэдчмээ санагдаад. Тэгээ тэрийг төсвөрлээд ингээд ахаар чинь тэр сэтгэлийн өөртөө ихтэй болоод сэтгэлийн булчин ч бас давхар хөгжиж байгаа байхгүй. Тийм ээ. Тэгээд юу яачих юм шиг бас. Та бол тэр нөгөө хэрэггүй юм идсэн болоод тэр их юм гарч штэ доошоо. Тийм. Чинь илүүд л хойгт хаягдл гарч штэ тийм ээ. Төдий ч нэгээр л их юм. Тэг хаягдл гарч чинь хэрэггүй мэдчлээ л гэсэн үг байхгүй. Илүү хэтрүүлээ идчихлээ л гэсэн хэрэггүй юм.
нэгдүгээр хэрэггүй юм байна. Хоёрдугаар илүү л эзэн. Тэг гарч яана л гэж. Айл багаалга хаяг л гаргана гэсэн. Хаяг л гаргахгүй л байх юм шиг байна. Тийм байна тий. Тэгэхээр тэр бас ухаарл хоол гэдэг чинь ийм юм байна шүү. Бид нар зүгээр л энерги нөхөх гэж бид нар хоол иддэг юм байна тийм ээ. Тэгэхээр тэр энергийг бусад инээдгөөр баяр баясгалан хайр талархал бусад өөр юмнуудаар энерги бас бид нар ч авдсан байх шүү гэдэг юм уу тий. Хоолоор авдаг энерги бол маш бага хувь гэдэг юм. Маш бага хувь. Тэр хүн авах хэвээр энерги гэхэд тэр нэг байх хэвээр энерги гэхэд нэг 15% хоолоор авдаг. Хоолноос авдаг энерги шүү маш бага байна. За. Тэгвэл тэр хоолнд аюу ашиг төлөвлөгөөд идэг шүү дээ. Тэгээ ингээд доошо хэрэггүй юм идээд байгаа болоод хэрэггүй юм гаргаад байгаа чинь тэр байж байна. Дотор маш их хоолон зарцуулах гэж их энерги зарцуулаад байна. Авах гэсэн биш те. Энерги хоолноос авах гэсэн биш. Харин бүр энерги алдаад байна. Гэх мэтлэнгийн энэ ухамсарлах уу. Дээр нь ер нь өлсгөлэн байснараа хүн харин ч эрүүл мэндэд ач тустай эрүүлж идэг юм байж гэдэг юм уу те. Ийм ухамсарлахыг илүү сайн хүн олж авч жагаад тэгээ хоолн дээрээ илүү жоохон хасалттай, таналттай. Тэгээ тэр хоол идмээр төрж байгаа хүслээ ингээд барьж авч жагаад тэр мэдрэмжээ ялаад ингээд байх нэг ийм нэг амьдралын үйлдэн бясалгах үеийн дандар гэж яддаг юм да. Буддизмд чинь дөрвөн дандар гэж яддаг байхгүй та тарнэ аргаар бясалгах гэж байгаа юм л да. Тэрний нэг нь үеийн дандар гэдэг. Үеийн дандар гэдэг нь иймэрхүү үйлдэл дээрээ хяналттай, бодолтой, ухамсартай, ухаалаг тийм ээ. Ухамсарлаж хийн. Зүгээр шууд эдмэр шатнагдаа шууд авч идэхгүй. За энэ чи юу лээ? Ямар мэдрэмж төрж байна? Би юу идэх гэж байна, тийм ээ? Хизээ идэх гэж байна. Гэх мэтлэнгээр ингээд ийм ухамсартайгаар хандаж аливаа юмсыг хийгээд байхаар тэр чинь нэг ийм үйлдэлээрээ амьдралын оршихугаараа гэгэрэл рүү явж болдог нэг арга байдаг байна л да. Тэрэн шиг нэг юм болж болох юм шиг таны ярианаас сонсоод. Тийм. Ухаарч суун л да. Тийм. Та ч одоо тэгээд хооллолтын хувьд ерөөсөө ногоо хоол иддэг гэдэг байгаа тийм ээ. Гэхдээ одоо хооллолтын хувьд бид нэг юм хэлэн. Ногоон хоол, жимсэн хоол, өстой усан хоол, агаараа хоол гэх бүхэл юмыг бас туршиж үзлээ. За. Би дээр үзсэн. Тэгээд тэр бол бүгд бас боломжтой юм байна. Тэгээд одоо нэгсэндээ хүн би одоо бүх насаараа ер нь бол та надаас ингэж асуул их зүгээр байхгүй. Чиний хамгийн дуртай хоол юу вэ гэх юм уу? Ер нь хүн ингээ эрүүл сарвал сайн явыг бол хамгийн сайн байх хоол нь юу вэ? Яг та дөрөв нөгөө эсийг тэжээхэд бол маш бага л хоол хэрэгтэй мэн гэсэн шүү дээ. Жинхэнэ тэжээл. Тэр бага хоол ч одоо ямар хоол байна гэхээр жимс байна. Одоо миний хамгийн дуртай хоол буюу одоо дуртай гэж хэлж болох. Нэгдүгээр, хоёрдугаар биедээ бас эрүүл байх хэрэгтэй шүү. Хүний дур хүслээс гадна хүн одоо тийм дуртай гэсээр тэр биеийг хордуулаад байдаг бол хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр дур дээрээс нь тэр дуртайгаас гадна эрүүл мэндэд ачтай тустай шимтэй хоол нь юу юм бэ л гэж байна. Тэгээд ингээ бодохоор миний хувьд бол хамгийн өөрийн бие дээрээ туршиж үзснээр хамгийн сайн хоол бол одоо тэр хамгийн сайн хоолнд би хамгийн автоматар дуртай болчих واخгүй. Одоо миний хувьд ч нэг тэр дур хүслээ өдөрдөө сурцсан байна л да. Тийм байна. Тэгэхээр энэ сайн гэл за тэгвэл дуртай болчихлох байхгүй. За. Тэр яаж яах юм бэ хэцүү штэй гэхгүй. Наач муухаштай гэдэг. Чи хүнгээ өөрийгөө ялаас урчхаар тэгээд нэг хэцүү байхгүй болчихлоо. Дургаа юм болиё гэж болчихно. Тий, болиё болчихно. Энэ сайн байд юм уу тэгвэл дуртай болиё гэж болчихно шүү дээ. Тэр чи яваархан байхгүй. Тэгэхээр чи хамгийн сайн юу гэвэл жимс оо. Тэгээд жимс гэдэг дотор яг юу жимс гэх юм бэ гэхээр дотор үртэй болгоно жимс гэдэг байгаа. Одоо банан ч үртэй байдаг бас жимстэй банан үртэй байдаг. Тэгсэр нэ одоо чинжүү дотроо үртэй байна, өгөрцөй одоо помидор гэдэг ч үртэй болгож тэр үртэй болгон ч жимс байна. Үргүү одоо төмөс ч гэдэг юм уу, луун ч гэдэг юм үргүү юмнууд болохоор жимс юу болчиход байна. Тийм үү. Дотор нэгээ задлахаар нь үр байдаг шүү дээ. Тэр хамгийн сайн. Ер нь бол энийг одоо Америк, Орос энэ зэрэг эрдэмтэд хэлдэг байхгүй. Үртэй л юмыг сайн идэрэл гэдэг. Тэгээд энэ үртэй юмчил одоо Библи дээр ч үлдэр байж байгаа байхгүй. Тэр эхлэл ном. Эхлэл ном 1:29 дээр гэдэг. Тэр үртэй ч идчих болж ин үргүү ч идчих болно. Тэр үрийн ч бас идсэн ч болно л болохгүй юм байхгүй. Одоо жижиг тэр чаа үрмүр гэж янз жижиг үрнүүд байна шүү дээ. Тэр нь бол одоо хамгийн сайн хүнсгдэх уурга витамин тэр юм айгу сайн байдаг гэдэг юм яах гэдэг. Тэг яг ер нь бол үр жимсчил хамгийн одоо бүр юунд байд юм аа. За нөгөө өлзий баяргаа нэг Монголын түүхээр нэг ном бичсэн CD ном гаргасан байдаг шүү дээ. За мэрэгэн дүүнаар сонсч байгаа ярьдаг шүү дээ. Тэгээд тэрэн дээр гардыг тэр түүхэн дээр юу гэж гарч байгаа нөхөр
одоо Италийн чөлөө, хэний чөлөө, Марко Полон ч хэний чөлөө нэг бичсэн тэмдэглэл байхгүй ном байна. Тэр үед гарсан. Тэн дээр монголчуудын иддэг хоол юу вэ? Өмсдөг хувцс юу юм бэ гэсэн хаадууд тэр хувлын хааны үе юм. Тэгэд тэр ном тэг бичсэн ярьж байгаа хэрэг тэр юу гэж одоо хувцс нар нь бол хоргой тэр алтан утастай алтан алтаар хийсэн хувцс өмсч гэж байна. Хоргоод алтан тийм хувцс өмст юм байна. За иддэг хоол нь бол үр жимс гэж гардаг байхгүй тийм. За. Тэгэхээр тэр үр жимс гэдэг чинь тийм их сайн хоол тухайд хаадууд тэгээ сайн хоолыг идэж штэ. Тэгээд тэр номон дээр тийж гардаг байхгүй иддэг хоол нь үр жимс гэж. Өмсдөг хувцс нь хоргой алтан тийм хувцс гэж гардаг. Тэгэхээр тэр үр жимс бол үнэхээр сайн байд юм байна. Тэр чинь бол за тэгээд бие дээр бич турш үтсэн юм ба. Миний нэмч бол нэг онл номоос илүү яг өөрийн бие дээр туршсан юм байхгүй. Тэгээд одоо бид 6 хоногт 900 км гүйх буюу өдөр болгон 150 км гүйхэд зөвхөн жимс хийсэн байхгүй. За. Тэр л одоо зөвхөн жимсээр ямар ч уурга витамин юу ч хэрэглэхгүйгээр зөвхөн жимс хийдэг хүртлээ гэжсэн. Тэгээд одоо Монголд бол одоо энэ жимс чинь бол байна. Одоо халуун оронд ургадаг тэр банан ч Монголд урахгүй шүү дээ. Гэтэл Монголын энэ одоо модонд хангаа газар ургадаг тэр чацрагын айнс байд юм үхрийнүүд гүзээлзэг нь одоо юу байдیں۔ Хаад байдаг янз бүрийн жимс байгаа шүү дээ. Говьд бол хармаг байна гэл тэр гоёоч гэдэг янз бүрийн жимс. Тэр шиг тэр юмнууд ч нь бол одоо яг л байгалаас заяац яг л одоо хүнд хэрэгтэй юм байд юм. Бүр одоо тэр халуун оронд ургадаг том жимснүүд байна те хамбар хоцооч гэх юм янз бүрийн жимс байна. Гэтэл энэ Монголын одоо ургадаг жимснүүд болохоор илүү шимтэй тижээлтэй хийж байгаа. Тэр шимт тижээнд жижигхэн жимснүүд шүү дээ Монголд. Тэд нар чинь одоо айнс нэрс үхрийнүүд гэдэг олон төрөл байгаа шүү дээ Монгол жимснүүд чинь тий. Айнс нэрс үхрийнүүд юу ч гэдүүлээ бөөрөлцг нь юу ч гэдэг. Тэгэл тэр одоо говь руу тошлооч гэж байна хармагч гэнэ. Тэгээд эдгээр чинь бол тэр шимт тижээлүүд бол тэр халуун оронд ургадаг том жимснүүдийн хажууд илүү сайн байд юм. Тэгээд тэр жимсний мод нь өөр ингээд эрсдэл суур амьсгалтай энэ халуунд энэ хүүтинд тэр моднууч ингээд тэсэж үлдчихэд нь шүү дээ ургаад байгаа. Тэгэхээр эн чинь бол тэр тэсвэр хатуужилттай байх байгалийн эрсдэл суур амьсгалыг даван туулж байгаа тэр модны чинь чанар бас чанартай мод байд юм шүү дээ. Одоо тэр халуун ород ургадаг чинь тэр газараа зөгцсөн байдаг тийм. Тэр эрсдэл суур амьсгал гэдэг чинь өөрөө илүү сайн байдаг. Одоо даангүү тэр чоноо хармаг гэдэг говьд ургадаг тэр чинь бол бүр нөгөө хүнийг залуужуулах тэр юмд тэр байдаг гэж байгаа байхгүй. Илүү их хүч тамиртай бас залууждаг. Тэгээд энэ Тэ жимснүүд болдог бол хамгийн сайн байх. Та тэгээд өдөр тутамдаа ямар хоол хүнс идэж хэрэглэх вэ? За би бол ерөнхийдөө одоо бол нэг олдсон л гэж байна. Одоо ерөнхийдөө заавал тийм хоол, ийм хоол гэх юм байна. Одоо тэгэл юу олдно олдсон идэл явна. Тэгэхгүй бас тэр чинь яг жимсээ олж идэх нь бол тэр чинь одоо мөнгө хэрэгтэй, хаанаас авч идэх үү, яах вэ гээл тэрний тэр зөвхөн тэр жимс идэхийн төлөө ч юм уу, зөвхөн эрүүл байхын төлөө бас амьдрах нь одоо ихэнх хүн бол нэг эрүүл байгээд амьдрдаг бол одоо та бол бас эрүүл мэндийн хичээл заагаад хүмүүсийг эрүүлжүүлэх юм хичээл зааж байгаа шүү дээ. Тэг эрүүл байж яах гэдэг юм бэ гэдэг асуудал гарч ирэх. Яг зөв. Тэг одоо амьд ар зааж мэд мэлтийн гэдэг чинь зүгээр нэг эрүүл байгаад байх ба тийм. Тэгээд эрүүл байж байтал тэгэл өтлөж хөшөрж өөхөн тодорхой шүү дээ. Тэгэл өөхөн шүү дээ тийм. Гэхдээ бол эрүүл болчоор яах гэдэг юм бэ? Өтрээ нэг эрүүл бай гэж тийм. Тэгэл эрүүл зүгээр нэг эрүүл амьдрсаар гоод өтлөөд хүн гэдэг бас харамсалтай л байгаа байхгүй. Тэгээд энэ одоо Буддагийн хэлсэн сургаал байдаг байхгүй. Энэ дэр юу вэ? Хүн харанхуй мунхагаар одоо ухамсарын тий ууртай уцаартай одоо харанхуй мунхаг вэ шүү дээ стресс тэгж амьдраад 100 насалснаас ухаар цэхэрх буюу тэр нэг гэгэрэл болоод нэг хоромч амьд байх нь илүү жаргалтай гэж байна. Яг 100 жил харанхуй мунхаг амьдрснаас нэг хором нэг нас биш бүр нэг хором гэдэг одоо за нэг нас гэдэг нэг нас болсон ч гоё гэж байгаа. Тэр ухаар цэхэрсэн тэр ухамсарын төвшин буюу тэр амар амгалан болох тэр төвшөнтэй амьдраад хүн богинохон нас зүгээр гэж байгаа. Тэр урт наслаа тий. Тэр харанхуй мухар 100 настай тэнцээд байна шүү дээ. Тэгэхээр тэр ухаарал цэхэрлэх юм амар амгалан амьдрал тэр гэгэрэл гэдэг юм чинь бол үгээр хэлэх аргагүй гайхамшигтай юм байгаа байхгүй. Тэрийг таньж мэдлгүйгээр эрүүл 100 наслах чадахгүй байхгүй. Тэгэхээр би хүмүүст тэгээ эрүүл байж яах гэдэг юм бэ? Ер нь эрүүл байх нь өөрөө одоо гэгэрхийн төлөө эрүүл байгаас гэж хүсдэг байхгүй. Ер нь угаасаа хүн амар амгал одоо бид нар яг хэвдээ одоо урд төрөл хойд төрөл тэр янз бүрийн одоо хүн мэдэхгүй ч болно. Ярихгүй ч болно. Яг бол
одоо шууд батлаад ингээд яаж бид нар чинь яахгүй шүү дээ. Тий. Чинь янз бүрийн сүсэг бишрэлтэй шашин шүтлэгтэй янз бүр зөөхөн. Зүгээр бид нар ингээд яг одоо би өөрийнхөө нэг туулсан энэ юм өөрөө яг одоо өнөөдөр бодтоор амьдарч байгаа энэ юм бол ярмаар байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ ертөнцид тэгвэл яах гэж ирсэн юм бол амар амгал ажиргалтай л амьдрах гэж ирсэн байна шүү дээ. А тэгвэл тэр хүн эрүүл хэрнээ одоо амар амгалан одоо аз жаргалтай байх нь өөрөө одоо өвчтөе бол мэдээж амар амгалангүй л байгаа. Гэтэл эрүүл болчлоо өвчнөө эдгээсэн. Тэгсэн хэрнээ тэр хүн одоо жинхэнэ амар амгалан болж чадахгүй л байсан. Хэцүү байхгүй. Тэр амар амгалан жинхэнэ амар амгалан гэдэг бол амьдрал жүүл тохиолдсон тэрийг хүлээж аваад байдаг. Амьдрал дээр зовлон зүдгүүрүүд юм байхгүй болох гэдэг шүү дээ. Тэгээд ертөнцийн жамыг л таньж байгаа. Тэгэхээр тэр лүгээ илүү яваасаа. Тэгэхгүй зөвхөн нэг идэх, зөвхөн нэг эрүүл байхын төлөө ингээд яваад байхад одоо нэгсэндээ за нэг эрүүл байла. Одоо өөрийг ингээд гамтай барайл яваад байлаа хүн. Нэг ингээд нэг цаана өвдөх өвчин, өөр ширгүү өвчин зовлонгүй нэг эвтик 2 идэх гоос анх амьдч чана гэдэг хүн ярьдаг шүү дээ. Өөрөө сайхан амьдрал. Тэгж идлэг нэг өтлөөд нас урах боллоо. Тэгэхэд бараг тэгтээ одоо яг юугүй нэг ухамсарын хувьд одоо ухамсарын тэр сэрэлтэх юм уу тийм зүйл болохгүйгээр хүнгээ өвчин шүү дээ. Тэгвэл тэгсний оронд бараг өвдөө тэр зовлон туулаад тэгээд тэрийг давж гараад явж байгаа нь бараг илүү зүв. Бараг илүү сайн байна гэж. Яг гэвэл тэр нөгөө ухаарах сэхэрх юм бас тэр өвчин зовлон чинь бас ачтай тустай юм байна шүү дээ. Хүнд бас ухаарах сэхэрх боломж олгож байна. Тэрийг эдгээх гээл зүтгээл зовж байгаа юм шиг. Хүн харахад зовлон туулаад байгаа юм шиг. Яасан зовлонтой юм дээ гэж хүн харахаар юм шиг. Намайг ч тэгдэг байхгүй гүүж хараад гүүж яасан зовлонтой ингээ гүгээд байх юм. Юуны төлөө нэгдүгээр байранд ороод шагнал байхгүй. Тэгээ юуны төлөө гүгээд идэв юм стандараа нэг хүн хараад тэгжсэн байхгүй. Чиний гүйлж яста тамын гүйлгч нэрлэмээр юм байсан. Тэгэхээр би яг та зөв хэллээ гэж аахгүй. Үнэхээр тамын гүйлгч хэлж болохоор үнэхээр тэр тамлуудах мэдрэмж чи бас туулаад байгаа байхгүй. Амсаад байгаа. Тэгвэл тэгснээрээ өнөөдөр хүн дараа нь амар амгалд үрээд байхгүй. Одоо би жишээлбэл энэ гүйлтэндээ зориулж их юм зориулсан шүү дээ. Одоо байр маш хамаг юм зарж үрээл ингээл өөр ширж тавиад ч явдیں۔ Сүүлдээ одоо хүн амтны ханд дуурч гэсэн ингээл гүүгээл яваал ингээл. Тэгээд ингээд байсан чинь их мөнгө зориулсан байна. Зарцуулсан байна. 10 жил хүүхдээ. Гэтэл эргээд үр дүн юу вэ гэсэн чинь одоо бодиттой мөнгөний шагналч гэдэг юм уу одоо материалын мөнгө орлого алга байна шүү. Тэгвэл тэнд хөрсөн үр дүн тэр сэтгэлийн амар амгалан гэдэг юм болчиход байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр сэтгэлийн амар амгалан гэдэг юм одоо мөнгөөр худалдаж авъя гэвэл хэдэн сая долларч худалдаж авахгүй юм байгаа байхгүй. Тэгэхээр тэр амар амгалан чинь бол энэ дэлхийд одоо үгээр зүйрлж хэлэх юм байхгүй. Энэ дэлхийн бүх мөнгө байсан ч багадахаар. Тийм яг үнэ. Тэгээд энэ албан тушаалгууд би одоо Монгол ерөнхийлөгч байна, Америк ерөнхийлөгч байсан ч багадмаар. Одоо Аз жаргал таашаалгууд одоо би дэлхийн мис мянган их нэртэй байсан ч л багадмаар л юм байна. Тэр солимгүй юм байна. Тэр зүйрлэхгүй юм байна. Яг үнэ. Тэгэхээр энэ тийм гайхамшигтай юм байдаг юм байна. Тэгээд тэрийг хөрсөн өөрөө одоо энэ тэр нэг 10 жил тэр бүх амьдралаа зориулаад тий одоо би өнөөдөр 10 жилийн турш зөвхөл гүйлтэндээ зориулсан ш өөрийгөө өөр юу ч байхгүй бус бүх юмыг одоо золиослол тэгээд тэр энэ амар амгаланд хүрэхэд бол ямар ч золиос ихтэн гэж байхгүй юм байна. Одоо тэрний төлөө бол одоо юу ч хайрлахгүй зүтгэхэд бүр амнаас сонирн биш болж байна тий. Тим хэмжээнд хүн зүтгэж тэнд хүрдэм. Тэгээд тэнд хүрснээр өргөд тэр зориулсан золиос нь бол юу ч хурж үр дүн гайхамшигтай юм байна. Тэр гайхамшигтай үр дүнд хүрэхэд эдгэрсний дараах тэр утга учиртай амьдрал гэж хэлээд байгаа тийм. Тэр амьдралаар амьдрахын наатлын өртөч нэг борооны өмнөх нэг шороо гэдэг тийм. Өртөч нэг ийм шахаа, өртөч нэг жижигхэн даваа гүгээний боломж нь өөрөө өвчин зовлон болж бидэрт болно ирээл байгаа юм л та. Тэгээ энийгээл бид нэр ингээд хувиргаад одоо та болоод юу яаж штэ ингээд Google тэр чинь мэдээж ойлгомжтой би цэцэрлэг төрөлн 3-4 хүн тойрол гөөгтчил зүгээр гүйлчин шүрмөс янгинж байгаа гэж тий амьсгаадаа зүгээр уушиг тэр айхтар зовлон давж гарч тэр айхтар зовлон хожмынх нь юм амар амгалан аз жаргал болгож хувиргаж штэ боломж болгож хувиргаж байна. Энэ шиг бид нар бас өвчин зовлонгоо тэгж хувиргамаар байгаа байхгүй юу? Өнөөдөр таргалалттай байвал тэрийг боломж болгож хувиргаад тий. Баг баярлж хүлээж авмаар. Баяр яг үн. Ямар азар бараг илүүлж идэ болсон юм бэ? Сайхан зориг гаргаж ирлээ. Одоо сайхан шалтгаан гарч ирлээ. Одоо яг энэ дээр л жинхэнийг ангил өөрийгөө ялах юм байна. Нэг өстө тэр өвчин зовлонг ялах тэр юм чинь бол уг нь
тэр зовлон туулж ажил хүн тэр нэг ухамсар сэрэх бас юм явагдаад байгаа байхгүй. Тэгээд одоо тэр нэг зовлон туулаагүйгээр одоо мэл богдын амтарт гардаг шиг тэгээд зовлон туулаагүйгээр тэр амар амгаланд хүрчдэг юм байдгүй юм байна. Энд чинь бол одоо нөгөө үлийн өрийг барах шиг тийм шашнаар буддийн шашнаар тэр яриул тийм нэг байгаад байна. Гэтэ бид нар яг өнөөдрийн байдлаар ярихад өнөөдөр бид нар амар амгаланд байж чадвал тэр дараагийн төрөл юм одоо энэ ертөнцөөс гэтлэх хэдэргээ яриад ш үхэл төрлийн хүрднээс гэтлэх хэдэргээд ярин тэр хойдын төрөлдөө ямар бурхны оронд очинд деважинд юу ч ярьж штэ. Тэгэхээр тэр өстой артлан баталгаатай байхгүй. Одоо өнөөдөр хүн энэ ертөнцийн дээр одоо энэ байгаадаа л хүн сэтгэлийн амар амгалан жинхэнэ амар амгалан олж чадсан бол дараагийн юм санаа зов шаардлага байхгүй. Дараагийн юм бол тэгэл энэ хүрднээсээ ч гарцсан дахиж одоо яагаад ах шаардлагагүй дахиж төрөөд авах шаардлагагүй ингээ явцдаг. Тэр гэтлэх юм бол явагдчихлаа юм л тийм. Дараа төрөл бол энэ төрлийг үргэлжлэл учраас одоо амьдрал чинь ямар байна, сэтгэл зүрх чинь ямар байна, уур бухимдал, стресс байна уу? Энэ бүхний чинь үргэлжил нь дараагийн төрөл явагдана. Одоо амар амгалан байвал дараа төрөлтөө зовлон зүтгэр гэж тэр деважин гэдэг газар шууд л очих биш. Тэгэхээр одоо энэ амар амгалангаа бас хүмүүс харах хэрэгтэй. Жинхэнэ амар амгалан байна уу? Худал амар амгалан байна уу? Жинхэнэ амар амгалан гэдэг бол арилахгүй, ямар ч үед арилахгүй. Худал амар амгалан гэдэг бол өнөөдөр сайхан жишээлбэл одоо өнөөдөр бид нар одоо хүмүүс чинь нийлээ зугаал арх ууд юм пивгаад гоё ингээд гоё хөгжөөд нэг аз жаргалтай шүү дээ. Сайхан нэг найзтайгаа яриад ууж идээд халаад ингээд амар амгалан болчихлоо. Гэтэл маргааш нь шартаад өөх гээд бөөлжөөд яриад ёо өстө яах ч уугаа шалт хэтрүүлсэн гэдэг ингээд зовж байгаа зү тэр амар амгалан гэдэг бол дараа нь зовлон байх эсвэл байхгүй маргааш нь зовлон байхгүй жинхэнэ амар амгалан. Тэгээд юу гэдгийг одоо хүн бүтлгүүтэл болохоор зовоод ш стресст ороод нэг өнөөдөр сайхан амар амгалан байж яснаа маргааш нэг бүтлгүүтэл дампуурлж юуч болдیں۔ Хүл хаагцал аваар усч юуч болдیں۔ Тэгээд стресст ороод яагаад би ингэж вэ гэдэл стресс депресст ороод байвал амар амгалан байдал алдаад ш. Гэтэл жинхэнэ амар амгаланд орсон хүн бол тийм зовлон зүрхэнд одоо юу байхгүй болчихж байгаа. Ямар ч тэр амьдрал зовлон гэж байхгүй болчиход байгаа. Тэгэхээр хүмүүсийг би одоо бодъё. Энэ жинхэнэ амар амгаланд хүрхийн төлөө хичээгээсээ зүтгээсээ л гэж. Тэгэхээр хүн өнөөдөр тэр жинхэнэ амар амгаландаа хүрчүүлгүй энэ ертөнцийн хүн болгоон ч нэг тийм амар амгалан амьдрах хүсэж байгаа шүү дээ. Хүний зорилго нь шүү дээ. Тэр баян байна уу, ядуу байна уу, эрэгтэй үү, эмэгтэй байна уу, залуу байна уу, хүүхэн байна уу бүгд нэг сайхан сэтгэл амар амгалан байхаас л гэж байна бүх хүн. Гэхдээ тэр амар амгалан жинхэнэ байгаасаа хизээч унашгүй амар амгалан байгаасаа. Тэгэхээр хүн хизээч унашгүй бас тийм амар амгаланд хүрч болдог л. Тэгэхээр тийм амар амгаланд хүрсэн хүн бол бусд хүмүүсийг амар амгалан болгоход нь тусалдаг ажил хийх юм өөр хийх ажил байхгүй. Ганцхан зорилго үлддэг. Бусдыг амар амгалан болгохын тулд. Тэгэхээр энд бол очихын төлөө одоо жоохон хүүхдэж байна уу? Бүх хүн яг тэр жинхэнэ амар амгаланд хүрэхин төлөө яг амьдралаа зориулаасаа л гэж би хүсдэг байна. Тэр нь баян ядуу нь хамаагүй нэгдүгээр ажил болох хэрэгтэй. Энэ хүний амьдралд одоо олон ажил байна шүү дээ. За одоо би сургууль төгсөх, сайн хүн болох, мөнгөтэй болох тийм үү. Нэг олон зорилго тавиад байгаа шүү дээ. Үр хүүхдтэй бол, эхнэр хүүхдтэй болно ч гэдэг олон зорилго тавьж байна. Тэгвэл энэ жинхэнэ амар амгалан хүрэх ажлыг нэгдүгээр зорилго болгоосоо. Тэгээ энэний төлөө юм золиосч болно. Тэгээ энэний төлөө ямар ч золиос ихтнэ гэж байхгүй. Бүх анхаарал фокусо тэрэнд л өг. Тэгэхэд явах нь одоо жишээлбэл багаас нь хүмүүсийг яагаад лам болгоод буддийн шинт ламнар чинь багаас сахил зүртэй лам болоод сууж байгаа шүү дээ. Эрэгтэй эмэгтэй тусдаа гэлмаа гэр бүл болохгүй ингэ явж байгаа шүү дээ. Тэгээ эн чинь бол бас тийм хий хоосон зүгээр нэг зүйл биш байгаа байхгүй. Яг үнэхээр багаас нь тэр гэгэрлийн төлөө өөрийгөө зориулчихж байгаа. Өөр тэр гэр бүл тэрийг зорчиж байгаа. Өөр юм сонирмш болж шүү дээ. Одоо гэр орнооч орхиод хийдэд очиж сууж шүү дээ. Тэрний төлөө явчихдаг. Тэгэхээр тэгжил төвлөрөхгүй бол одоо хүмүүс чинь ингээд энэ материалын ертөнцийн амьдралдаа ороод ирэхээр эхнэр хүүхэд ингээд одоо эхнэр хүүхдээ хоолтой амттай өөрөөсөө ингээд ажил төрөл хийхгүй болохгүй юу гэгэрэлтэй манттай л болно шүү дээ. Юу за гэгэрэл ямар юм бэ одоо хүүхдээ хараад жаргалтай л шүү дээ. Өнөөдөр хүүхдээ харахаар нэг хүн бас сайхан сэтгэл төрж байгаа хүүхдээ хараад жаргалтай сайхан л байгаа үстэй. Тэгээ эхнэртэйгээ эхнэрээ тэврээд унтна тий нөхрөө тэврээд унтна тий сайхан л байгаа ш тэр чинь. Тэгэнгүүт тэр чиг жинхэнэ үү. Тэгвэл одоо тэр одоо хүний амьдралд янз бүрийн хэцүү юм тохиолдлоо хүл хагасж юу тохиолдоход тэр хүн чинь нөгөө хүүхдээ тэрээ гой сууж исэн чинь стресс депресд орчихно үст. Тэгэхээр хүн тэр нэг
ямар ч үед арилдаггүй амар амгалан ингээл олох нь чухал байна. Тэгээд тэрний төлөө нэгдүгээр бүх юмаа зориулаасаа гэж би хүсдэг. Тэгээд яг хөө тэгээд одоо тэгээд тэр хүн багаасаа ч юм уу яваад тэр хүн амар амгаландаа хүрсэн бол тэгээд дараа нь их нэртэй болно, хүүхдтэй болно сонирм биш байхгүй. Тэгээд яг бол тэр амар амгалж арилахгүй юм чи одоо. Нэгэнтээ би амар амгалд хүрсэн бол одоо гэр бүлтэй одоо жишээл би гэр бүлтэй болж болох байхгүй. Болно шүү дээ. Болох юм байхгүй. Тэгвэл гэр бүлтэй болох нь өөрөө юуны төлөө гэр бүлтэй болох. Би зүгээр одоо үр хүүхэд гаргаад ингээм амьдрахын төлөө биш байхгүй. Тэгвэл миний зорилго над нэг л зорилго байна шүү дээ. Одоо юу гэвэл бус хүмүүсийг амар амгалан болгох гэсэн л. Тэгээ яаж амар амгалан болгох юм бол би шууд хүмүүсийг амар амгалан болгож чадахгүй шүү дээ. Яг үгээр ийм арга зам байна, ингэсэн шүү гэдэг өөрийн арга замаа хүмүүст одоо заа зөвлөх. Тэгээ заа зөвлөх юм. Тэгээ ер нь бол энийг хүн өөрөө хүн хүнийг шууд амар амгалан болгох шинж байхгүй байхгүй. Буддаа байсан ч, Иесус байсан ч хийж чадахгүй. Яг тэгвэл одоо Буддаа ингээ хүнийг зүгээр амар амгалан болгох Иесус болохгүй. Одоо Буддагийн сургаалд байгаа шүү дээ. Хүн өөрөө өөртөө аврал болно, өөрөө өөртөө гэрэл болно л гэж байгаа. Тэгээ өөрийн тэр юугээр зүгээр Буддаа ингээл хүний шууд байж сургаал номонд байж л байгаа шүү дээ. Тэр чинь хүн сонсноороо болчдөг бол болчин шүү дээ. Чинөө хийд ном сургаал ном айлдал багш нар лам нар байж л тэгээд хүн ингээ сонсоо сайхан болчдөг бол болчихно гэтэл чадахгүй байхгүй юу. Яагаад гэвэл зүгээр л туслах ажил хийж байгаа. Ийм сайхан байдаг шүү дээ. Хамгийн гол нь тэр өөрийн хичээл зүтгэл их чухал. Өөрөө л хичээх, өөрийн тэр туулах чухал. Тэгээд туулж ижил амар амгалт хүлэхээс ямар мянган багш байгаад багш нар зааж л өгөх юм. Одоо ийм шүү дээ гэдэг зааж чиглүүлж л өгөх юм тийм. Өөрөө л дотроосоо яах юм. Тийм. Одоо миний хувьд бол ингэж байгаа байхгүй. Тэр гэр бүл байгаад бол баг баярлж байгаа байхгүй. Би өөрт нь зөв шүү. Гэр бүлтэй болоогүй байсандаа би баярлаад байна шүү. Хэрэг би гэр бүлтэй байсан бол айгүй л хүүхэд минь гэр бүл ингээд ингээ явцсан. Айгүй л юу гүйлттэй мандтай. За гүйхгүй болохоор чи нөгөө ухамсар сэрэг мэрэг ч юм байхгүй явагдахгүй. Нэг амар амгалдаа хүрч чадахгүй яв. Тэ өөрийгөө ялан дийлэх юм хийгдэхгүй байсан ч юм уу. Одоо яг манай сургалтанд бас ийм асуудлууд гарч байгаа. За нөхөр ч юм уу эхнэрэн ч юм уу орж ирээд ингээд ухамсарын өөрчлөлт хийгээд сайхан болоод ингээд өөр дээр ажиллаад ингээ эхэлж. Хажуу талаас нь нөгөө нөхөр гарч ирээд чи юу ийгээд байгаа чи ийм хийдэг гэж юу юу байсан чинийг игэрдэг гэж юу гэдэг чи энийг хийж чадахгүй байж чи ийм арчаагүй шүү дээ юу ч гэдэг тий. Өөр арх уучаад орж ирээд бяцлал хийх гэхээр нуурлаад ингээд зохиод байгаа тохиолдолч байна. За тийм. Тэгээд би өөдөө ингэж хэлэх. Бараг тэр нь өөрөө тэр нөхөр тим юм чинь өөрөө нөгөө юу яагаад л л да. Бараг багш гэж ойлгох хэрэгтэй байхгүй тэр нөхрийг. Загсантай байдаг нөхрийг чи багш юм байна гэж харах байхгүй. Яагаад багш юм бэ гэвэл тэр хүн одоо бяцлал номоо хийж хэр сайжирсан. Тэгвэл одоо тэр хүний тэр уур авир гаргаж жаад ажирахгүй сууж явах хэрэгтэй байхгүй нэгдүгээр. Хоёрдугаарт одоо ажираад байвал одоо тэр чинь нөгөө тэмцэл явагдаж бас нэг болохгүй гэдэг юм. Тэгээ тэрийг нөгөө давж гарах чинь бас челленжтэй байх хэрэгтэй шүү дээ. Бяцлалаа хийгээд тав тухтай явах. Тэгээ энэ бол тэр бэрхшээл саа тохиолдож байхад тэрийг баг баярлаад ямар нэгэн бэрхшээл зовлонд баярлж хүлээж авах хэрэгтэй. Одоо илүү сайжрах, тэр хүн илүү хөгжих, илүү сайжрахт нь тэр нэг зовлон сөрөг юм байж ээж илүү сайн болно шүү дээ. Нэгсэндээ хүн спортч гэсэн хүн амжилт гаргахыг бол сайн өрсөлдөгчтэй гэж сайн гүнөхөөс сайн өрсөлдөгч байхгүй бол одоо сайн явж чадахгүй шүү дээ. Бас нэг тийм ээ амжилт. Жишээл одоо миний хувьд ч гэсэн гүйлтэн дээр би одоо 10 хоногт 1350 15 гүйхэд надад 2 дугаар байранд орж байгаа юм. Надаас 150 км ард байгаа байхгүй. Тэгээ тэр хүн бол одоо би ч бүр хол тасаргаа төрүүлж шүү дээ 150 км. Жишээл наадмын морь ч гэсэн хурдан морь наадам төрүүлэхэд ингээд хоёр морь ингээд хоорондоо ингээд үзэлцээд ойрхон ингээд явж ивэл бас нөгөөд ч амжилт сайн гарна. А гэтэл ингээд хол тасаргаа төрүүлчихэр тэгээд нэг тайвшираад за гэдэг нэг алхаж малхаад тэгсгээ яваад байгаа шүү дээ. Гэтэл артлын хүн илүү шахаад одоо над руу ойртоод байвал би илүү сайн л гүнэстэй илүү зүхтаагаад аврагуулахын төлөө миний амжилт сайжрах байхгүй. Өрсөлдөх сайн байж. Яг түүнтэй адилхан тэр гэгэрэгт нь саад тодгор их байх тусмаа тэр хүн чинь илүү хурдан ахин хурдан амжилт гарах боломжтой л юм л да. Ер нь бол. Тэгээ саад тодгорыг бол тэрийг эргээр хувиргаж хүлээж аваад тэгнэ. Ээгж хувираа. Гэтэл чин ихэнхдээ л бол өстой гайтай юм лайтай энэ бодидоо гэдэг айгуу шалтраад болчих гээд тий. Ингээл шантраад би ер нь бүтэхгүй юм байна гээл ингээл ингэчих гээл. Гэр бүл ойлгохгүй юм байна гээл. Тий гэр бүлээсээ болоод гэр бүлийн хүнээсээ асуудлаасаа болоод ойлгохгүй юм байна намайг чи юус гэх юм бичлэг гэр. За ингээд та хоёулаа подкастынхаа төгсгөлд ярилцлагын төгсгөлд та ингэж өөрийгөө ялахад нэг ийм хэдэн зүйл чухал юм нэг ийм зүйлүүд аргууд байна ч гэдэг юм уу. Тий. Тоочны томьёол бол юу? Өөрийгөө ялах нь өөрөө одоо
өөрийгөө ялах гэж заавал гүйлтийн талбайн тэнд биш. Зүгээр л өдөр тутмын амьдралаас эхэлнэ. Зүгээр л өглөөрт босгоос эхлэе. Өглөө одоо нар гарахаас өмнө сэрдэг болъё. Гэт. Тэгээд одоо шууд юугаа харангуут нар өглөө хэдэн цагт мандаж байна. 7:08-д ч юм мандаж ялаа. Тэгвэл нарнаас өмнө сэрэх ёстойгоо сэрүүлгээ тавьдаг. Өглөө болгон 6-д ч юм уу сурж гэх юм уу тийм ээ. Зуны цагт бол бүр 5 цаг маг гэрч гарч байгаа ш нар. Тэгэхээр хүн ингээд нарнаас өмнө босоо сурчаар хүний тарих юм чинь ажиллах нь сайн байдаг. Байгалийн нэг цагаар нар гарснаас хойш сэргээр нэг дүүн гэдэг болчдөг шүү дээ. Тэгэхээр эрт бас сурахаас эхлээл. За тэгэнгүүтээ өдөр хоол ундаа идэхээ нэг зөв юм уу идэх энерги яах эдсэд хийж маш бага хоол сурах ч юм уу те. Нэг хоолны хүсэл шунлаасаа салхаас ахуулаад жижигээр яг амьдрал дээр тэр өөрийгөө ялах юм чи явагдах байхгүй. За одоо өглөө босонгуудаа одоо 0 орохоос өмнө 10 удаа гар дээр сунаачдаг ч энийг цаг дадал зуршил болгодог ч юм ингээл ийм жижигхэн өөрийгөө ялах юмудээс л эхэлнэ л дээ. Багаар. Гэхдээ яг шинэ дадал болгох гэж байгаа юмыг хуучин дадал зуршилтайгаа уюул их сайн байдаг. Тэр шинэ нэг дадал зуршил оруулж ирэх гэдэг шүү дээ. Тэгвэл хуучин дадал зуршилтайгаа уйчвал салахгүй. Тэгэхээр тэр нь одоо шил хүний нэг жам ясны бүр дадал болсон юм шүү дээ. Өглөө болгон босоод 0 ордог. Тэгвэл 0 орохоос өмнө заавал нэг юм хийх хэрэгтэй гэдэг өөртөө тархиндаа кодлно. Тэр нь жишээлбэл тэнгүүтээ 0 орохоос өмнө заавал гар дээр 10 сунаа гэж. Тэгээ тэр нь орон дээрээ сунааж болно, газарч болно. Тэр нь айл тонсонж болно, буудал тонсонж болно. 0 ордог нь үнэн шүү дээ. Тэгвэл 0-д орохоос өмнө заавал сунаа. Богоон дотор явсан ч богооны орон дээр сунааж болно шүү дээ. Эсвэл шалан дээр сунаж хамаагүй. Хүн нэг сунаачих газар хаач олдсон шүү дээ. Хөдөө унцаж майхныхаа гадаа гарч сунаач болно шүү дээ. Өвөлчөр 100 ч наа. Тэгээд энийг өөртөө андгаа тангар гөргөл кодлохоос эхэлж байгаа юм л. Тэгээд жижиг юмнаас эхэлж шүү дээ. Одоо ууртаа бол нэг хараалыг хэлдэгвэл тэрийг хэлгээ болийч гэдэг юм ингээл жижиг юм дээр ингээл өөрийгөө ялаа сурах хэрэгтэй. Тэгээд өөрийгөө сурах зэрэг шалтгаан өвчин байл юу байдیں۔ Ингээд янз бүрийн ууртаа уураа барахаас ахуулаад тэгээд ингээд дадал зуршил болцсон юмтай уяад холбоод ирэхээр аянда тэр чинь хийх амархан болчих. Тэгээд үр дүн гоё гараад ирэхээр бас хүн журамтай. Урам зоригтой болоод. Тэгээд баг багаар ингээд хүн өөрийгөө ялж эхэллээ. Би тэгээд танаа подкастт таны бас сайхан юм хийж хүмүүсийг бас өөрийгөө ялахад нь тусалдаг юм ажиллаж чи одоо баяр хүргээд ийм нэг дурсгалын зүйл гаргаж. За. Энэ өөрийгөө ялах гэдэг ийм дурсгалын медаль байна. За. Тэг энэ дээр энэ одоо Америкийн газрын зураг байна. За. Өөрийгөө ялахын гайхамшигыг үзүүлсэн хүнээс ийм медаль хүртэнэ гэдэг ч одоо нэг төрлийн хэрэг болох нэ. Тэгээ энэ дээр би одоо хүмүүс зүгээр харуулхад энэ одоо энэ Америкийн газрын зураг байна. Тэгээд энэ голд нь бол миний зураг байна. Тэгээ би ч одоо Америк дээр гүйсэн мөн дээр Run Across the US гэж Америк дээр гүйж ийнэ гэдэг. Тэгээ би ч Америкийн бүхэл мужаар явсан. Тэгээ энэ 10,000 майл гэж байна. Энэ бол зөвхөн миний тэмцээнд орсон майл байхгүй. Тэгээд одоо километрээр бол 16,000 км. Тэгээ миний тэмцээнд орсон зайнууд гэсэн. За ихэнх тэмцээндээ бол авраг болдог. За тэгээ Буджаага миний нэр байна. Тэгээд дэлхийн авраг гүйгч гэдэг ингээд. Тэгээ миний хэлэх дуртай ураануудын тойруулаад бичсэн байна. Энэ дээр бол энэ World Face дэлхийн амар амгалан байг, амьтдын эрхийг хайрлая гэх тийм. Zero Waste гэдэг одоо ураануудаа бичсэн. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн climate change гэх. Тэгээ энийг хүн болгон одоо өөрийгөө ялагч байгаарэ. Тэгээд өөрийгөө ялснараа л хүн амар амгалан болд юм байна. Амар амгалан тийм байна. Тийм учраас хүн болгон өөрийгөө ялж амар амгалан болоосой гэж гардуулт. Тэгээд танд энэ дурсгалын медаль бас гардуулъя. За баярлалаа. Ч одоо ингээд медальтай өөрийгөө ялсан баатар. Ямар хүнд гардуулах юм энэ чинь? Одоо үгүй яг өөрийгөө хүн болгон өөрийгөө ялсан хүн байж болно тийм ээ. Өөрийгөө ялсан хүнд өгч болж байна. За дээрээс нь өөрийгөө ялахыг хүсэж байгаа хүмүүст бас өгч болж байна. Өөрийгөө ялаасай л гэж одоо хүн болгон одоо ялсан бол маш сайн байна та одоо тийм үзэгчд дотор өөрийгөө ялсан нэг хизээч унашгүй тэр сэтгэлийн амар амгаланд хүрсэн хүмүүс байдаг бол сайн байна баяр хүргэж тийм. Тэгээ энэ бол гайхамшигтай. Тэгээд өөрийгөө ялахыг хичээж байгаа хүмүүс байгаад эднэрт өөрийгөө ялаасай. Тэгэхээр энд юу л өөрийгөө ялна гэдэг жоохон тодтогчвол өөрийнхөө тэр муу дадал зуршил тий муу сэтгэл тийм тэр уур бухимдал стресс тэгэл ингээл нэг юм унтаа нойрмог байдал их иддэм үү их унтдэм үү тэр нэг муу дадал зуршил муу зүйлүүдэд ялалтын медалал да тийм өөрийгөө бас сайн байгаа штэ
Тэрийгээ бол ялах биш харин тэрийгээ хөгжүүлэх хэрэгтэй, томруулах хэрэгтэй. Ялгаа заагүй. Хүмүүс бас өөрийгөө ялна гэдэг юуг нь ялах хаана ялах ингээд төөрөлдөд. Тий, ялах гэдэг нэг үгэн дээр одоо юу гэдэг энэ чинь нэг тийм юу одоо нэг ялна гэдэг нэг дийлэх нэг дайн байлдаан шиг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг сөрөг юм шиг харагдаад байт хүмүүс. Гэтэ энэ нөгөө үгийг одоо хүн гэдэг тэр нэг юу гэдэг юм өөрийгөө зүгээр л хүлээн зөвшөөрчих гэдэг байхгүй хүмүүс. Өөрийгөө зүгээр хүлээн зөвшөөрч өөрийгөө таних мэдэх гэдэг. Тэгээ өөрийгөө тэр таньж мэдхэхдээ одоо зүгээр байж байгаад хүн таньж мэдэхгүй. Бас тэр өөрийн тэр муу сэтгэл мунхаг харанхуй байдлаар ялгал хэрэгтэй байхгүй. Ялж ижил өөрийгөө таньж мэддэг юм байна. Тэгэхээр тэр өөрийн нэг мунхаг харанхуй байдлаар одоо ялахыг л өөрийгөө ялах гэдэг юм л. За ингээд ярилцлага их сонирхолтой байлаа. Үнэхээр одоо бие махбодын хувьд тэр бие махбодын нэг юм зөвөрийг ялахын тухайтад бол таныг мэдгүй Монголд л гүцэх байхгүй бах. Тэрний төгс жишээ бол та байгаа бах гэж би бодож байна. За миний хувьд бол энэ сэтгэлийн муу төлөвүүдийг ялах гад үзэлцээд тэгээ тодорхой хэмжээнд бас ялаад явж байгаа хүн гэж өөрийгөө бодож байна. Тэгээ тэр туршилгаасаа жишээнээсээ бас ард түмэнтэйгээ монголчуудтайгаа хаваалцаад багшлаад явж байгаа юм хүн. Тэгээ хоёулаа нэг юм сэтгэлийн ялалт, бие махбодын ялалт хоёрыг харуулж байгаа хоёр хүн уулзч өнөөдөр подкаст хийсэн юм шиг санагдлаа. Тий, бие махбод энэ сэтгэл хоёр чинь бас тэгэл холбоотой юм хамт. Одоо жишээл бие махбодоор гүйж байгаа боловч энэний чинь цаана нөгөө сэтгэлийн хүч ухамсарын хүч байлгүй яхав тий. Тэр ухамсарын хүчээр л одоо энэ амжилтанд хүрч байгаа. Ерөөс энэ тэр ухамсарын хүчээр энэ биеийг явуулаад байгаа. Тий. Энэ хоёр чинь ингээ нэг холбоотой. Энэ хоёр нийлж ээж ингээ нэг цогц болж байгаа, арга билэг болж байгаа байхгүй тий. Бие махбодыг ашиглаад сэтгэл нь хүчжиж болдог. Тэгвэл сэтгэлээ ашиглаад бие махбодоо хүчжүүлж болдог. Сэтгэлээ ашиглаад бие махбодоо эрүүлжүүлж болдог. Тэгвэл бие махбодоо буцааж ашиглаад биш үү? Сэтгэл зүйн бас эрүүлжүүлж болно гэж байна. Яаж үг гэхээр одоо сэтгэлийн их стресс бухимдалтай хүн байлаа гэж бод тий. Тэгхийн бол өстой гараад гүйх хэрэгтэй. Тэгээ гүйгээд байхаар чинь сүулдэ нөгөө бодогдох юм чинь сүулдэ болоод нөгөө хөлийн булчин чинэр айл өвдөөл яа юу гайл ингэ штэ тий. Тэгээ тэрэн дээрээ төвлөрөөд байхаар чинь сэтгэлийн асуудал маань байхгүй болоод. Үгүй ядаад байна штэ. Би бол ингээд манай хаяан тохиолддог манай эхнэр гэр бүлийн хүмүүс маань ингээд бухимдал ингээд ингэнгүүт би эхнэрийн барьж аваа нэг төвөрд юм уу эсвэл би хаагийн базаад нэг жоохон ингээд массаж хийдэг юм уу тий. Тэгээ нөгөөх нь тэр нь байхгүй болчихдог байхгүй юу. Тий. Ингээд бие махбод төвлөрсөн тэр төвлөрөл бие махбодоо ашиглаж сэтгэлийн стрессийг бууруулж болдог. Бие махбодын өвчин зөвөөрийг сэтгэлийн хүчээрээ ингээд ялж болдог гэж ийм энэ харж арга билэг гэдэг ийм онол бас байна. Манай хуучны арга билэг. За энэ хүрээд хоёлаа Хумсрын хууч подкастынхаа ярилцлагыг бас өндөрлөе гэж бодож байна. Тэгээд дэлхийн одоо олон удаагийн энэ гүйлтийн холын зайн гүйлтийн авраг өөрийгөө хидийдэн ялагч гүйлтээр хөлөөрөн гэгэрэгч гэж царлж байгаа ийм сайхан эрхэм нэг монгол хүний нэг тийм ээ сайхан бахархалтай дүрийг бүтээж байгаа ийм сайхан эрхэм андтайгаа уулзаж Хумсрын хууч подкастынхаа ярилцлагыг өнөөдөр өрнүүллээ. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай эцэгчтэй. За баярлалаа.